цаазуултаач модернтэй холбоотой. Тэгээ ерөнхийдөө яг зүүн бүсийн талуудын оролцооны зөвлөлт буюу уул уурхаа дагсан. Тэгээд талуудын оролцооныхаа зөвлөлийн гишүүд дарга нарыг зөв сонгосон зөвлөлүүд яваад байна. Тэгж байгаа. Нэг хоёрдугаар хуучин нөгөө таны одоо баг командаар одоо ингээ явсан нөгөө залуучууд байна шүү дээ. Одоо ингээ бэлдээд явсан. Таажсан тэр дарга нартайгаа бас ингээ яажсэн холбогдсон. Тэр дарга нар чинь бол мэрэгжил арга зүйн хувьд өөр байсан ч гэсэн өнөөдөр гидротехник, гидролог, геолог тийм энэ талынхаа бүх анхан шатны бакалавр битэл мастрыг хамгаалахаар практикаас сурч тэгсэн. Ер нь тэр хэд ялгардгийн шүү. Бичиж байгаа пост тэр пэйж дээр оруулж байгаа мэдээлэл энтерсэн. Дорцсон доктор ярьжсэн байхгүй юу? Одоо энэ залуучуудыг дахиад ингээ оролдоод авах юм бол мэддэг юм байхгүй болоо. Долгор сүрэн доктороос асуухад та одоо энэ усны салбарт одоо бас олон жил ингээд ажиллаж явж гин тийм үү? Энэ хугацаанд одоо яг Монгол улсын нийгэм шилжснээс хойш усны салбарын өөрчлөлтүүд одоо энэ дотор одоо хууль эрх зүйн өөрчлөлтүүд, засаглалын өөрчлөлтүүд, энэ ололттой болон одоо эхлэл энэ бүхнийг одоо бас автор болж явсан хүний танаас асуухад энэ талаар та дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгөөч. За усны салбар гэж ярихаар ерөөсөө хүн болгоны л мэддэг юм шиг байдаг. Тэгсэн мөртлөө бас ингээд яг наривчдаа дотор нь аваад үцхээр одоо мэдгүй хүмүүс бас их ярьдаг болсон байна энэ салбарыг. Би болохоор чин 1983 он гэдэг чинь жинхэнэ усны аж ахуй яамтай байх үеийн одоо боловсон хүчин байхгүй яа. Их азтай гэдэг юм уу. Намайг усны инженерээр төгсөөд ирэхэд бол усны аж ахуй яам байсан. Яамны мэдлийн боловсон хүчин байлаа. Яамныхаа сайдын коллегоор орж хөдөө явж ажиллах, орон нутагт ажиллах томилолт авч байлаа. Тэгэхээр би тэр үеийн боловсон хүчний бодлого одоо би талархдгийг. Тэр үедээ бас жоохон гомдчихл байсан. Яхаараа намайг хөдөө явуулдгийг, нөхөр маань хотын хүн байдаг, нялх хүүхэдтэй байдаг. Бас ч болоогүй би чинь тэр сургуулаа улаан дипломтой онц төгсөөд ирсэн. Ер нь нэг номертол жагсаал хотод одоо суучсан яамч ч юм уу институтд ч юм уу тий намайг авчих байх гэсэн дотроо тийм хүүхдийн гинэн гортлагтай ирсэн чинь Увсайн гүйсэн аж ахуйн дарга одоо энэ Жавхлан гавьяатын аав Саманд гэж инженер байсан. Яг миний мэргэжлийн Саманд инженер захиалга ирүүлсэн байгаа. Тэднийд олон улсын систем баригдаж маш их бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Тэнд инженер хэрэгтэй. Чи тэр нутгийн хөвгтөн чамайг тийшээ хуваарлцсан байгаа илүүжид томилолтоо ав гэдээ урдаас майлж байгаа юм чинь. Цохилтонд ороод сонирн болдго юм бэлээ. Тэгэхэр чинь нөхөр маань хотын хүн байдаг. Хүүхэд жижиг байдаг. Тэгэл яг нэг уртаар амьсгаа авчгаал гарсан л да сайдын коллегоос яаж ч чадахгүй юм чинь тэр үед бид нар чинь тэгэл усны аж ахуйн яамны нөгөө боловсон хүчин байна бүр бидний хувийн хэрэг диплом мэтрийг хураагаад авчдаг. Очоод ажилдаа ороод саманд дарга дээр очоод ажилдаа орчоод бид нар танай байгууллага руу диплом хувийн хэргийг чи явуулна гэж. Тэгэл дуусаа. Тэгээд тэндээс ажлын гараагаа эхэлж исэн. Тэгэхээр тэрнээс 83 он. Тэрнээс хойш одоо хэдэн жил өнгөрчөөд байна уу тий 43 4 жил өнгөрсөн байна. Тэгэхээр тэр цагаас эхлээл усны салбар энэ бүхэл одоо энэ өөрчлөлтүүдийн дундал өсөж боожлоо л доо. Олон сайхан ахмад инженерүүдтэй хамт ажиллаж ажлын гараагаа тэр үед өшөө дээрэс нь зөвхөн Монгол дарга нар Монгол инженерүүдээс гадна зөвлөлтийн мэргэжилтэн гээл бид нарт чинь бас нарийн ширгийн талбай дээр яг одоо геодезийн багштай яаж ажиллах, сувг шуудуугийн одоо өглөө налууг яаж тааруулах уу, бороожуул шинэ орж ирж байгаа бороожуулагч машиныг яаж угсрах уу гэдгийг заадаг. Тийм ажлын гараанаас эхэлсэн. Тэрийгээ би бол одоо миний амьдралд одоо энэ мэрэгчлэрээ одоо үдий зэрэгтэй 40 гаруй жил ажиллах хамгийн зөв фундамент, байшингийн суур, сайн тавигдсны ач гавьяа тэр орон нутагт ажилласан, үйлдвэрлэл дээр ажилласан байна л гэж боддгийг. Тэгээд яг хөө тэнд ажиллаад хөдөө гадаа явна, ахмад инженерүүдээс сурна, ингээд ажиллаад байжгаад 3 жилийн дараа би усны аж ахуйн яамны бас коллегийн шийдвэрээр хот руу шилжиж ирсэн. Харамсалтай шилжиж ирээд удаагүй байтал нөгөө бүтцийн өөрчлөлт одоо энэ гэдэг юм гарч эхэлж ирсэн. Хамгийн түрүүнд л одоо яагаад тэгсэн, ямар бодлогоороо тэгсэн манай усны аж ахуйн яам татан буугдсан. Тэгээ яг усны институт гэж байсан. Одоо энэ уртцагааны урд байгаа
шинжилгээний академийн геологийн хүрээлэн байна шүү дээ. Тэр чинь манай усны хайгуул төсөл эрдэм шинжилгээний институт гэдэг нэртэй. Бараг 200-аад инженер техник ажилчтай асар том ийм зураг төсөл хийдэг, судалгаа хийдэг, тэзүү хийдэг ийм том институт байлж шүү дээ. Тэр институтад би ажилласан инженерээр. Тэгэхээр тэр үед болохоор их бүтээн байгуулалтын үе байсан байгаа. Бас их азтай. Яг хайгуулаа хийдэг, яг судалгаагаа газар дээр нь очиж хийдэг, тэр хөрсийн судалдаг, усын судалдаг, газрын дээрх ус, гадаргын усдын юу л байна судалдаг. Тэгээд нөгөө зураг төслийнхаа тооцоо хийдэг, барьдаг, байгуулдаг, ашиглалтанд өгдөг ийм үе байсан. Тэгэд энд ажилласан маань ч гэсэн бас нэлээд тийм практик ач холбогдолтой тийм практик инженер болох талдаа гэдэг юм уу та. Сайхан үе тохиосон л да хэдийгээр яам маань татан богдсон ч гэсэн тэр төлөвлөлтийн ажлууд зураг төслийн ажил явж исэн. Харамсалтай нь энэ хугацаанд нэг алдагдсан юм байдаг. Одоо ингээ хараад тахад тэр үед би ойлгодоггүй. Тэр үед бол яг бүхэлдээ энэ салбарын бодлогын асуудал, бүтэц зохион байгуулалтын асуудал, эрх зүйн орчлонгийн асуудал, 3 дугаарт нь хүний нөөцийн бодлого алдагдсан байгаа. Тэгэхээр тэр салбарын толгой одоо тийм яам байна гэдэг чи яг энийг цогцоор нь авч явж чаддаг, төлөвлөлтөд хардаг, менежменттэй хардаг тий одоогийн үгээр бол хүний нөөц 83 оноос тэгэхээр 90 оны шилжилтийн үед тэр яам байхгүй хэдэн онд татан богдсон гэсэн. Яам болохоор 89 онд татан богдсон байхаа. Би буруу санаагүй. Шилжилтийн л үед. Шилжилтийн үед ерөөсөө зах зээл эхлэх юм. Тэгээд яам татан богдсон. Тэр үед чинь бас нэг сайн тал нь болохоор тэр үед 21 биш 18 аймаг байлаа шүү дээ. 11 аймагт усны аж ахуй удирдах газар гэж байсан. Одоогийнхаар бол ерөөсөө л манай савгазрын захиргаад одоо энэ савгазруудад ажиллаж байна шүү дээ. Тухайн үед бол аймаг болгонд ус эзэнтэй байсан. Усны аж ахуй удирдах газар гэж. Тэд нар маань тарсан яам байхгүй тэд нар тарсан. Тэгээд моторын дуу гэдэг кино байдаг шүү дээ. Тэнд нөгөө гаргадаг байсан бэлчээр олон худгууд эзэнгүү болсон. Хайрын юм те. Ямар сайхан худаг гаргаж бэлчээр усчуултын хүн гिचнээ сайхан тэгш усчуулагдаагүй бэлчээрийн тоогчин жил болгоно нөгөө төлөвлөөд яг хэрэгтэй газар нь очиж худаг гаргаж өгдөг ийм байсан. Тэгтээ яг уу зах зээлд ороогүй байсан чинь нэг сул таланд усын хөрөнгө, усын төсвийн хөрөнгөөр гаргадаг байсан. Тэгтээ хариуцлагатайгаар гаргаад сайн ашиглаж байсан. Тэрний нэг сайн тал нь болохоор бэлчээрийн талхтал бол байгаагүй тэр үед малч баг байж дороотл байгаагүй бэлчээр худгаач зөв газараа мэрэгжлийн үүднээс гаргадаг байсан. Мал амтны дац бэлчээрт бол нөлөөлөхгүй хэмжээнд одоо бодлогоороо зангидаж чаддаг байсан. Өөр тэр хугацаанд яамгүй байхад манай салбарын хувьд ямар юу болов гэхээр услалтын систем гэж ярьдаг одоо энэ услаатай газар тариалан бол эд хөгжижсэн. 130 хэдэн инженерийн хийсэн услалтын систем болоод үрт тариа, төмс хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал, жимс ингээд энэ бүх одоо ургацаа бид нар дотооддоо хангаж чаддаг байсан. Эрх зүйн хувьд одоо тэг байхгүй болсон тэр маань. Уучлаарай. Эрх зүйн хувьд ямар зохицуултаар усны аж ахуйн яамны одоо усны хууль таны одоо 83 оноос хойш одоо 90 оны шилжилт хүртэл түүнээсээ 2012 оны усны тухай хууль хүртэл ямар зохицуултаар эрх зүйн хувьд Усны салбарын эрх зүй болохоор ерөөсөө засгийн газрынхаа бүтэц юунд бол нөгөө одоогийн тогтолцоотой адилхан засгийн газрын бүтэц дотор ямар яамтууд байх вэ гээл гол яам хөдөөж чухуу яам за тэгээ хөдөөж чухуу усчуулах хэрэгтэй малаа усаар хангах ёстой хүнээ усаар хангах ёстой гэдгүүднээс усны аж ахуй яам байгаал тэгэл нийт аж ахуй үйлчилгээний яам гэсэн яг л энэ бүтцийнхаа дагуу ингээ явчихдаг гэсэн яг салбарын нарийнжилсан ийм хуулиуд бол байгаагүй тэр үед. За тэгээд зах зээлд ороод эрх зүйн орчны бодлогоч орхигдсон, эрх зүйн орчны талаарч орхигдсон, боловсон хүчний бодлогоч алдагдсан. За тэгж байсан чинь 90-аад он гарсан чинь дэлхий өөрчлөгдөж эхэлсэн. Одоо дандаа нөгөө байгалийн нөөцийг ашигладаг ингэдэг талаасаа биш. Одоо илүү нөгөө байгаль орчинд ээлтэй бодлого байх ёстой. Усны нөөц хомсдож эхэлсэн, уур амьсгалын өөрчлөлт явагдаж эхэлсэн. Цөлжилт явагдаж эхэлсэн. За нөгөө мал маань мэдээж хөвчлөгдөө сайхан болсон малчид малтай болсон мал өссөн тий. Нийгэм тий бүгдээ өөрчлөгдсөн. Тэгэнгүүт нь тэрийг дагаад нөгөө талд нь бас нөгөө ус эзэнгүү юм байна. Нөгөө худгууд нь алга болсон, услалтын систем нөгөө услаатай газар тариалангийн хөгжил зогссон, эзэнгүү болсон.
Гэх мэтэр олон булаг шанд гол хатж тий ширгэж урсдаггүй болсон. Гэх Иргэдийн одоо ус гэдэг бодлоо шүү дээ. Тий. Тэр өөрчлөгдсөн үү? Зах зээлд ороод мэдээж өөрчлөгдсөн. Тэр нь юугаараа илэрсэн? Юугаараа илэрсэн бэ гэвэл хуучин болохоор ч нөгөө усыг өнгөө ашигладаг. Ус бол одоо чандмын эрдэн хар ус харамлдаг бүгд сэтгэлгээгээр л явж ирсэн. Зах зээлд оронгуудаа энд ч би нэг олон малтаа болоод ирнэ дээ. Мянгат малтаа болоод ирнэ. Нөгөө худаг маань хөрөлцгөө байгаад ирлээ. Минийх, чинийх, танаа худаг, манаа худаг. Чи яагаад миний худгийн хажууд дахиж худаг ухаад байгаа? Мөнгөтэй нэг хүн чинь худаг ухдаг боллоо шүү дээ. Тэгэнгүүт чи яагаад миний хажууд ухаж гэн? Ингээд зөрчил үүсэж эхэлж ус хэрэглээ. Харилцаанаас аяндаа нийгмийн харилцаа нь өөр болоод за газар тариалан дээр бас манай бизнесмэнүүд хувийн хөвшилд орсон сайн хэрэг мэдээж тий зөндөө одоо тариаланчид бий болсон хувийн одоо устдын системүүд талбаанууд аваад одоо тарианагаа тариал тий тэгэнгүүт мөн л ялгаа байхгүй газраа авлаа бордоогоо суулгаад гантаа жил яах юм ус хэрэгтэй болно доо тэрийг шийдэх шаардлагатай болдог. Ингээл юусаа харилцаа буюу хэрэглэнээсээ үүдээд эрэлтээсээ үүдээд ус гэдэг чинь юусаа чухал юм байна гэдэг. За уул уурхай хөгжиж эхэлсэн тий зах зээлийн харилцаанд орсон. Энэ мэдээж нэг талтаа сайн нийгмийн эдийн засгийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд нөлөөлж гэн ард иргэдийн амьдралд нөлөөлж гэн. Гэтэл эргээл нөгөө байгаль орчин талаасаа ялангуяа усны талаасаа дахиад асуудал агуулж эхэлсэн. Эннээс үүдэлтэйгээр ерөөсөө энэ усны харилцааг зохицуулсан хууль эргэцэн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай юм байна. Эргээд энэ хуулийг чи хэрэгжүүлдэг яг газар дээр нь энэний хойноос явдаг ийм бүтэц байх хэрэгтэй юм байна. Эзэн байх хэрэгтэй юм байна. Засаглалын тий. Засаглалын хувьд тий институшн гэж ярьдаг. Тэгэхээр энэ бүтцийн асуудал орхигдчихжээ сүүлийн жилүүдэд. Эргэцэн орчин орхигдчихжээ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэл эндээс үүдэлтэйгээр усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилж батлуулах, усны экологи эдийн засгийн үнэлгээг шинжлэх одоо хуучин болохоор ч одоо алтны одоо орд газарт ус авц ашигладаг гадаргын ус нь ямар үнэтэй байдгийг, газрын дор ус нь ямар үнэтэй байдгийг, ерөөсөө 1 м куб усны нөгөө өөрийн одоо үнэлэмжийг тогтоосон юм байна. Хар ус гэдэг сэтгэлгээ өөрчлөгдөх гэдэг байгаа байхгүй зах зээл гэдэг чинь сайн талтай шүү дээ. Тэгэл энэ бүхнээс үүдээд ер нь нэлээд дэвшилттэй юу бол 90-ад оноос хойш гарсан. Тэгээд гүтцийн хувьд яах ёстой гэсэн чинь бас яам байгуулах асуудлыг бид тавьдаг байсан л да. Ер нь эргээд усны чуу яам гэж байхгүй бол энэ ер нь хэцүүдлээ. Тэгтэл бас л болж өгөхгүй явсаар байж хамгийн сайн жишээ гэдгийг судалж нэвтрүүлэх юм завшаан бас тохиолдсон 2000 он гарснаас хойш дэлхийн нийт яаж яаг үйл ус гэдэг юм чинь нийтээрээ ашигласан мөртлөө менежментийн хариуцдаг хүн байхгүй. Хин хариуцах нэг чинь. Тэгсэн мөртлөө тийм дуулуурхай ч айгүйх мөнгөтэй юм чинь хөрөнгө оруулалт хийгээл худаг гаргаад л 70 бомбт бариад л байх юм. Тэгтэл нөгөө хүн ам нь аваачаад өөртөө үндэсний усаа хангах хэмжээнд хөрөнгө оруулж чаддаггүй болохоор үндэсний усны гачаал гарах юм байна гэсэн ийм харилцаанаас үүдээд үсэн чи эзэнтэй л болох хэрэгтэй юм байна гэдэг концепцийг бид нар хамгийн эхлээд Галландын жишээн дээр одоо судалж хэрэгжүүлэх ийм цаг үе яг 2007 оноос эхэлсэн. Тэнд яаж хөгжүүлдэг вэ? Тэнд бол усны гачаал гэж юм байгаагүй. Хит ус хитэх проблем гэж тэд нар өөрснөө ярьдаг нөгөө далайн төвшнөөс доош ус чинь нөгөө юм бол юу ячдаг газар гэж юм баг ихэнх нь ус болчдөг. Тэгэхээр тэр чинь үерийн асуудлыг авч хэлцэх болдог. Хатаа асуудал авч хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Эрчим хүчний асуудлаа авч хэрэгжүүлэх болдог. Ус намгарах газрын менежмент гэж тусдаа хотын ус гэдэг энэ олон салбарын усны асуудлыг цогцоор нь харж үздэг юм бол ерөөсөө энэ савгазрын захиргаа савгазрын байгууллагууд гэдэг юм байхгүй болдгүй юм байна. Усны нөөцийн нийцсэн менежмент. Тий гэдэг нь 2007 оноос ихсэн тий. Ойлгож шинээр орж ирж байна. Шинэ концепц юусоо орж ирсэн. Энийг ойлгуулах гэдэг чинь бас нэлээд тийм удаан процесс байдаг. Эхлээд бид нар чинь шийдвэр гаргадаг тэр хуулинд өөрчлөлт оруулдаг одоо энэ бодлого боловсруул шийдвэр гаргадаг төвшөндөө ойлгуулах чинь их чухал байдаг. Яг гэвэл бидний энэ концепцийг нутагшуулна гэдэг бол эргэцэн орчинд суулгаж өгчөж л нутагшина. Тэгсний дараа бид нар ард иргэд рүүгээ сав газар лууга хэрэгжилтэн дээр ус ашиглагч та тэрийг ойлгуулж хэрэгжүүлдэг болно. Яг эндээс үүдэлтэй тэгэл сав газрын захиргаадыг байгуулах заалтыг усны тухай хуулинд оруулж өгсөн.
2007-оос 12 онд Голландын засгийн газрын буцалтгүй тусламжаар 5 жилийн хугацаанд энэ дээр ажилласан байхгүй. Манай ер нь усны салбарын хичнээн бүрэлдэхүүн эрдэмтэд ажилласан. Ер нь энд оролцоогүй эрдэмтэн судлаач ер нь байхгүй шүү. За миний үеийн, миний дараагийн бүр манай дээдлийн үеийн хүртэл одоо дээр үеийн усны аж ахуйн яамны сайд байсан хүмүүсийг хүртэл бид нэр одоо урьж төсөл дээрээ зөвлөхөөр гэрээтэй ажиллуулж бас одоо манай гавьяат салбар тэр чигээр өдсөн байна. Тэгсэн манай чагнаагүй талигч маань байна. Одоо манай Балтанд орж байгаа байна тий. Манай Жанжаад орж гавьяат гэсэн энэ хүмүүсийн бид нар ягаад гэвэл уршаа харж байгаа ч гэсэн гадны олон улсын ийм дэвшилттэй юм байна гэдгийг олж мэдчихэд ингээ хүсээд тэрлүүгээ тэмүүлээд байгаа ч гэсэн өнгөрсөн түүх маань ямар вүлээ, Монгол орн маань ямар вүлээ гэдгийг орхиж алгасаж хариаж болохгүй хэрэгцүүд ямар зан заншилтай энэ залгамж халаа байх ёстой гэдэг үүднээсээ яг ингэж явсан тулдаа манай салбар бол их сайхан хүлээж авсан ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн энэ ер нь оролцоогүй судлаач эрдэмтэн гэхэд ер нь байхгүй дээ. Ер нь бараг л оролцсон доо. Тэгжээж бид нэр сав газрын захиргаад гэдэг байгууллагатай болж авсан. Энийн өмнө чинь бид нэр захиргаа байгуулна гэдэг бол нэг талаас орон нутагт нөгөө улсыг хайрладаг, хамгаалдаг, энэний араас хөөцөлдөг эзэнтэй болгоно гэхээр тэнд тодорхой оронтой бүтэц ажиллана тий. Гэтэл тэнд чинь улсын төсвөөс оронтойгоо баталсан төсөв батлах хэрэгтэй байдаг. Энэ дээр очиод гацдаг байхгүй юу? Санхүү яам дээр очиод хасагдана. Бүтэц бий болохгүй төдөө оронтой нэмэгдэх юм байна. Одоо ингээд аваад өцгöd баталгад арга мэдж байгаа. 200 гаруй сайхан залуучууд л ажиллаж шүү дээ. Тий 203-аас 400. Тухайн үед бол тэгж чадахгүй учраас эхний ээлжинд ямар гарц хайсан байг бол одоо энэ талуудын оролцооны зөвлөл. Тэр үед бол бид нэр талуудын оролцооны зөвлөл гэдгүү зүгээр сав газрын зөвлөл гэдэг нэртэй байсан. Тэгээ талууд сав газрын зөвлөл байгуулж ажиллаж үтсэн. Тэндээ ерөөсө ганцхан нарийн бичгийн даргатай. Дарга нь бол аль нэг нь одоо энэ чиглэлийн байгууллагын хүн одоо давхар хаших одоо бүтэн оронтойгоор биш давхар хаших маягаар ийм бүтэц хийж хитгэдэн сав газар журам гаргаад хэрэгжүүлж үтсэн. Гэхдээ хөрхий ганцхан нарийн бичгийн дарга ажиллаад тэр сав газарт байгаа усны асуудлыг цогцоор нь нэгдмлэр шийтгэхэд үнэхээр хэцүү байдаг нь бол харагдсан. Тэгэл 12 оноос эхлээд ямар ч байсан шийдвэр гаргах төвшөнд манай их хурл засгийн газар энэ төвшөнд ер нь одоо бүтцийн хэмжээнд байгаль орчны яамны бүтцэнд авч үзэж орон тоог нь суулгаж өгöd байгууллагаас өөр гарцаагүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд шийдвэр нь гараад тэгэл байгуулагдсан. Та Голландаа жоохон тодруулаад яриач. Сая тэр төсөл явлаа штэ. Төсөл маань засаглал дээр маш их анхаарсан байна. Та бүхэн маань бүх салбараараа тийшээ анхаарлаа тавиад усны салбар маань ер нь бас засаглалын хувьд шинжлэгдэх нь, эрх зүйн хувьд шинжлэгдэх нь. Тэгэхээр одоо эрвэхээр бүгдээрээ тийшээ орсон байна штэ. Монгол улсынхаа нийт газар нутгийн хэмжээнд нь ямар менежмент хийх юм гээд эргээд яхад за усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг шинэ ойлголтыг яг хэдэн онд одоо ойлгож та бүхэн маань одоо энийг Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэдэг юмыг боловсруулах ажил ус үндэсний хөтөлбөр гэдэг өмнө нь 10 онд ус үндэсний хөтөлбөр ингээд 1-2 гэж байх шүү. Ярих уу? Бас энэ ч өөр айгуу гоё түүхэлтэй бас. Тэгэхээр Голландыг бид нэр сонгож авсан яг тэр нэг том төсөл тэр тусмаа энэ зээлийн төсөл биш. Буцалтгүй тусламжаар ер нь дэлхийд одоо нөгөө усны менежмент, усны нөөцийн нэгдсэн менежментээр хамгийн тэргүүлэх ийм оронтой хамтарч ажиллах боломж гарсан. Энийг бид нэр 2004 оны сүүл 5 онд Голландад Хааг гэд хотод нэг дэлхийн одоо улс орнуудын байгаль орчны чиглэлийн, хөдөөж ахуйн чиглэлийн, хүн ам зүйн бодлогын чиглэлийн бүх одоо засгийн газрын сайдууд, зарим одоо улс орны засгийн газрын тэр ерөнхий сайд нь оролцсон юм том хэмжээний чуулга уулзалт болсон усны. Энэ чуулга уулзалтанд байгаль орчны яам тэгэхэд би бол байгаль орчны яамны усны нөөц хэлцээ даргын ажил хашиж байсан. Тэр албан хаагч байсан. Яг энэ шугамаараа би тэр хуралд оролцсон. Манай хөдөөж ахуйн яамнаас
нэг төлөөлөгч оролцсон. Тэр нь одоо бас та бидний танд Пунцэг сүрэн. Тэгэд бол Пунцэг сүрэн хөдөлж яамд бас усчлалтын хэлцээ дарга ажил хийжсэн. Тэгээ бид хоёрын хуралд оролцоод тэр хурал дээр Монголын кейсийг авч ярих тийм боломж олдоод тэр хурлын хөтөлбөр. Тэгэл бид нөгөө саяхан ярьдаг түүхээ ярьж байгаа байхгүй товчхон боломж олдсон. Ийм одоо түүхтэй манай Монгол орн одоо их газрын одоо усны нөөцийн жигд биш хуваарлалттай ийм хүн амтаа мал аж ахуй чиглэсэн сүүлийн үед одоо уул уурхай энэ төр гэсэн ийм хөгжил ингэж явагдаж байгаа зах зээлийн нийгэмд ороод гэсэн энэ асуудлуудыг танилцуулах боломж олдоо. Тэгээд ерөөсөө яам байхгүй усыг одоо хариуцдаг орон нутагтч ямар нэгэн тийм нэгж төлөөлөл байхгүй. Ийм байгаа. Яг нэг судалгааны хүрээлэн гэвэл геологийн хүрээлэн гэдэг ч юм уу, цагуурын хүрээлэнд гадарх усны сектор гэдэг ч юм уу тий. Өөр одоо яг ийм бүтэц юу байхгүй гэдэг асуудлуудыг ярьсан чинь маш их одоо олон орны улсууд тэрэн дээр ач холбогдол өгч жишээ болгож яриад тэгээд тэр цагаас эхлээд бидний төслийн санал юу яах боломж олцсон. Тэнд болохоор одоо энэ усны нөөцийн нэгдсэн менежмент буюу энэ IWRM гэсэн энэ концепцийн загалмайлсан эцэг гэж ярьдаг Элко Ван Бик гэдэг профессор байгаа. Голландын ганцхан Монголд биш маш олон газар энэ төслийг хэрэгжүүлсэн. Манад ирж бас олоодаа ажиллаж та бүхэн уулзчихсан байх. Тэгэхээр Элко Ван Биктэй цааны цагаар уулзах боломж олдоод өөрөө тэр хүн сонирхож хурж ирсэн Монгол гэдэг энэ орныг би маш их сонирхож байна. Та нарын одоо ярьсан энэ жишээ кейс ч юм бол маш их сонирхолтой байна. Бид нар одоо Филиппин гэдэг ч юм уу өөр орнуудад энэ төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тэгтэл Монголын кейс бол биднэрт бол үнэхээр онцгой ач холбогдолтой. Ялангуяа танад энэ усны засаглалын чиглэлээр эргэцэн орчны чиглэлээр усны менежментийг хэрэгжүүлэхэд бол маш их одоо тийм эрэлттэй гэдэг юм уу? Их тийм одоо загвар орон болох тийм бэкграунд суурьтай ийм одоо нөхцөл байдалтай орон гэж үзээд байна гэх. Тэгээд бид нөгөө нэрийн хуудас центрээс солилцоод контакттай болоод авахгүй юу. Тэгэл тэр хуралчин бол нэлээд 5 хоногийн бүтэн 5 өдрийн хурал болж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хэсэгчилсэн нөгөө юунууд хуралдаанууд болдог, нэгдсэн хуралдаанууд болдог. Тэгэл тарсан. Тэгээд ирээд энэ асуудлаа яамдаа танилцуулаад бид нар ч нөгөө гадагшаа нэг яваал ирэх чинь бас нэлээд ирж нөгөө илтгэх хуудас томилтын тайлан тавих чинь нэлээд юм болдог байлаа шүү дээ. Нэлээд төрийн нэрийн бичгээр хамгаална, үзүүлнэ, ийм асуудал ярьсан, ийм хүнтэй уулзсан, ийм асуудал хүндсэн, ийм одоо слайдууд үзүүлсэн. За тэгэл гарын авлага танилцуулах материал нөгөө үзэсгэлэнгээс нөгөө цүнх дөрөв юм өөрч ирдэг тэрийг инновац юм байна тийм ийм шин байна, ийм төлөөлөлсөн, энэ нэг сони юм байна гэд ингээд танилцуулахад бол тэндээс л эхэлж газар авсан. Тэгээд маш их дэмжигдээд тэгээд энэ бичиж юу ясаар байж ярьсаар байж тэгээд манай яамч их дэмжсэн. Тэгээд энэ чинь бүр засгийн газрын төсөл болж орж ирсэн. Засгийн газраас ч их дэмжсэн. Тэгээ хэрэгжсэн. Тэг хэрэгжсэний ач холбогдлоор одоо өнөөдөр бол олон хүн ярьдаг л да. Ер нь тэр төслөөс гарсан зөвхөн нэг байгууллага байгуулад нэг 200 гаруй хүнийг ажилтаа болгоод орчихсон асуудал биш. Энэ төслийн хүрээнд хийсэн манай усны салбарын тэр 50-60 судлаач эрдэмтдийн сүүлийн одоо 40-50 жилд хийсэн судалгааны үр дүнгуудыг бүгдийг нэмэгдсэн. Өөрснөө манай төсөлд гэрээтэй зөвлөхүүдээр ажиллаад одоо газрын доорх ус гэлдэг чинь манай тэлэгч Жаданбаа доктор тийм шилжихуйны доктор төрийн соёлын Жаданбаа докторийн бүтээлүүд одоо яг Монгол орны хэмжээнд тэр хуучин болохоор нэг орд газарт юм уу нэг аймагт засаг захиргааны нэгжээр хийдэг басан судалгааг бид нэр сав газрын хэмжээнд авчихсан. За одоо туулын сав газар гэдэг чинь газрын доорх ус нь хаана байна вэ? Ямар нөөцтэй юм? Аль нөөцөөс хэдийд авч ашиглах боломжтой юм гээд энэ бүх тооцоог хийсэн. За гадаргын ус гэлдэг чинь манай Даваа доктор оролцсон, Уянбаатар доктор оролцсон бүгдээрээ л ерөөсөө Монгол орны хэмжээний гадаргын ус судлалын талаар хийгдсэн бүх л одоо судалгааны датануудыг нэгтгээд, эмхтгээд тэгээл уур амьсгалын өөрчлөлт гэлдэг чинь манай Гомбол Өдөв доктор тий оролцсон байх жишээтэй. За ус ашиглалтын талдаа болохоор одоо манай инженерүүд бүгд оролцож ажилласан жишээтэй. Ингэж энэ олон бот гарсан байдаг тий одоо үндэсний хэмжээнд гэх чинь 3 бот Англи Монгол дээр. За туулын сав газрын хэмжээнд гэх чинь 2 бот. Орхны сав газрын хэмжээнд гэх чинь бас 2 бот. За тэгэл тэр сав газрын зөвлөл байгуулах журам, сав газрын менежментийн төлөвлөгөө гэдэг үгийг анх удаа энэ төслөөс гаргаж ирсэн. Энийгээ усны хуулинд оруулсан бүр. Яг энэ нэрээр нь усны нөөцийн нэгдсэн менежмент гэж юу юм бэ гэдэг нэр хуулийн өмнө чинь нөгөө нэр томьёоны хэсэг байдаг шүү дээ. Тэр хуулинд тухайн нэр томьёог юу гэж ойлгох вэ? Тэгэд анх удаага ингэж оруулаад 12 оны усны хуулинд оруулсан.
явуулчихсан. Тэгээд тэр усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэн санаачилж, хэн баталж, ямар судалгаанууд байхыг бүр агуулгын хүртэл бид нэр журмалж өгсөн байдаг. Одоо яг тэрийгээр л явж байна л да. Тийм болохоор их эмх цэгцтэй байдаг манай төлөвлөгөө. Тэгэхгүй нэг бусад төлөвлөгөөг харахад нэг ингээд судлаачдын багаасаа шалтгаалаад янз янзын одоо форматтай, янз янзын агуулгатай байгаад байдаг. А манай усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө бол яг л одоо энэ босцсон тэр агуулга алддаггүй ерөөсөө. Яг концепцаараа явдаг байхгүй. Тэрэн дотор эрх зүй байдаг. Хүний нөөцийг чадваржуулах асуудал байдаг. Одоо энэ мэдээллийн технологи, мэдээллийн сан, мониторингийн асуудлууд байдаг. За мэдээж нөөцийн асуудал байна. За ус ашиглалт гэх юм бол бүх салбарыг авч үздэг. Хүн амын ус хэрэглээ, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр. Өшөө дээрээс нэг шин юм байдаг. Энийг хүмүүс анзаардаггүйг нь би бас сайн мэдэхгүй байна. А манай байгаль орчны чиглэлд ажиллаж байсан та нар бол мэдж байгаа. Бусад салбарын төлөвлөгөөнд болохоор хүрээлэн буй орчны ус гэдэг ийм үг байдаггүй. Манай төлөвлөгөөнд болохоор одоо environmental water demand буюу одоо хүрээлэн буй орчны усны эрэлт гэдэг ийм шин одоо нэг том орж ирсэн. Хүрээлэн буй орчин маань өөрөө цөлжилтөнд автахгүй, хуурашихгүй, гандахгүй байхын тулд өөртөө тохирсон хэмжээний шаардах хэмжээний устай байх ёстой. Гадарга дээр, газрын доор. Энэ бас их чухал. Үлдээ гэсэн өөрөөр хэлбэл хамгийн одоо энгийн үгээр хэлэхэд бол тэр хүн байгалаас усыг авч ашиглаж болно тий. Ууж болно, малаа усалж болно, үйлдвэрлэл явуулж болно. Гэхдээ байгальд нь хэрэгтэй усыг нь үлдээх ёстой гэдэг зарчим. Бусад оролцдог. Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлагдсан. Тэгсэн. Дууссан. Дүгнэгдсэн байх. Одоо байхгүй. Би танаас яг ийм асуулт асууж байгаа юм гэхээр та бол одоо 29 сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэж батлаад энийгээ одоо сав газрын захиргаад өнөөдөр үндсэн хуулиудад мөрдөд ажиллаад биелүүлээд явж. А энэний мастер олон дээр та ажилласан. Одоо усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэдэг зүйлийн бас авторуудын нэг гэж хэлж болно таныг. Би бол тэрэн дээр бол одоо хинч маргахгүй байх гэж байгаа. Маш олон төлөвлөгөөг би тантай хамтраад шийдчихсэн тийм кейсүүдээ мэдэх учраас. Тэгэхээр өнөөдрийн Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө ягаа гацваа? Бид нар 13 онд улсын хэмжээнд усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө яг хуулиндаа заасны дагуу боловсруулад засгийн газрын тогтоолоор одоо эхлээд эн чинь бүх яамдаас засгийн газраар орох альва бичиг баримт, хууль зүй, журам одоо төлөвлөгөө юу байдгийг бүгд санал авдаг тий. Яамдуудаасаа бүгд санал аваад тэр чинь одоо хөдөөж ахуй яамны асуудал байна, эрчим усны эрчим хүчний асуудал байна, тий хот байгуулалт байна, эрүүл мэндийн яамд хүртэл усны асуудал гэж том асуудал байдаг. Энэ бүх асуудлыг хамарсан улсын хэмжээнд одоо баримтлах манай одоо үндсэн бодлого юм л да. Энийг боловсруулад тэгээд байгаль орчин хүнс хөдөөж ахуйн байнгын хороогоор орж шүүмж аваад санал аваад хилцүүлээд нэг удаадаа ерөн баг юу яасан байх шүү. Хойшлогдоод дахиж одоо бүр их чухалчилж авч үздэг байсан. Маш их талархан хүлээж авчихсан тухайн үеийн байнгын хороо бол миний санахаас одоо лавал тэр байнгын хороонд манай бахиа доктор бахиа ахтимч байсан дэг. Одоо өөрөө нөгөө байгаль орчны чиглэлийн тэр тусмаа нөгөө хөдөөж ахуй эдийн засаг талдаа нэлээд сайн суурьтай хүн учраас маш их ач холбогдол өгч ялангуяа одоо тэр хөдөөж ахуй бэлчээр усчлуулалт, мал аж ахуй ус энэ тэр маш их олон үнэтэй зөвлөгөө санал өгч тэгээ бид нэр дахиж ороод ингээд байнгын хороогоор дэмжигдээд тэгээд засгийн газрын тогтоол гарч батлагдчихсан. 13-аас 21 он хүртэл 8 жилийн төлөвлөгөө. Тэгээд хэрэгжилтийн дүгнээд бас ер нь энэ дээр одоо эрчим хүчний талын жишээлбэл их том зорилтуудыг тавиад арга хэмжээг нь ингээд бодлогын төвшөнд оруулаад өгсөн учраас жишээлбэл одоо хөхмөр төсөлгээл судалгаа гаргасан тий бүх Монгол орны хэмжээнд байгаа голууд дээр усан цахилгаан станц барих боломжтой байршил мэргэжлэр бол бид нэр хөндлөөр створ гэж ярьдаг. Энэ байршлуудыг манай залуу инженерүүд явж тогтоогоод хуучин судалгаатайхаа нэгтгээд ингэж гаргаж ирээд энэ байршил дээр бол ийм хэмжээний одоо эрчим хүч
үйлдвэрлэх усан цахилгаан станц барих боломжтой юм байна гэдэг ч юм уу тий. Ингэж гаргаж ирсэн ийм төлөвлөгөө байсны хүчээр ажил айгүй сайн явж исэн. Тэгээ 21 оноор харамсалтай нь ингээд зогсчод байна. Дараа нь миний одоо надад байгаа мэдээллээр хийсэн төлөвлөгөөг манай ганц зөрөг одоо престижийн ганц зөрөгийн инженер зөвлөхөөр ажиллаад залуучуултайгаа багуулж ажиллаад төлөвлөгөөнийхөө драфтыг бол гаргацсан гэж би ойлгосон. Харамсалтай нь тэрийг батлуулах хэрэгтэй байдаг. Баталгаагүй бичиг баримт бол цаас болол үлдэн штэ. Яам маань өөрөө өргөн бариад манай салбарын судлаач эрдэмтэд гэдэг юм уу хүмүүс маань хийх юмаа хийгээд өгсөн байгаа. Тэгээд яамаар дамжаад засгийн газар батлах хэрэгтэй. Тэгээ энэ ажил нь хийгдэхгүй л байна л да. Тэгээ энэ юунаас болж ийнэг вэ? Манай яамн дээр яг энийг хариуцсан тухайлсан нэгж гэдэг юм уу тухайлсан одоо ийм бүтэц байхгүй байна. Нэг мэрэгчлэлтэн байдаг жишээл тэр мэрэгчлэнгийн эрх хэмжээнээс хэтэрсэн тийм асуудлууд ороод ирэхэд одоо тэг явахгүй байна уу да гэж харагдаж байгаа. Төлөвлөгөө хийгдсэн бодлогын хувьд тэрийг аваад явах нэгжгүн улмаас өнөөдөр одоо бүхэл бүтэн та бүхний бүтээсэн энэ 14 жил болж байгаа энэ засаглалын байгууллагын үндсэн хөл батлагдаагүй байна гэж бодож зөв. Батлагдаагүй байна. Тэгээд энэ шийдвэр гаргах төвшөнд бодлого боловсруулагч шийдвэр гаргагчд гээд би яагаад давтаж хилээд байгаа юм бэ гэвэл энэ лүү чинь одоо нөгөө салбарын эрдэмтэд судлаачид салбарын мэрэгчлэтнүүдийн хийсэн юмыг ингэж оруулж өгдөг гүүр гарц тий ийм одоо дамжуулж өгдөг одоо ийм холбоос энэ дунд ингэж байхгүй болчиход байна. Тэгээ хамгаалдаг. Тий төрийн захиргааны төв байгууллагын нэгж гэдэг маань тэр бодлогыг боловсруулах баг. Түүнийхээ хамгаалах. Тий. Мөн үү? Тийм учраас хамгийн гол баг байхгүй учраас 5 жил болсон ингээд зогсож 5 жил тэгж юм харамсалтай. Харамсалтай. Магадгүй тэр ажил батлагдаад тэр төлөвлөгөө батлагдаад хилцэгдээд ингээд явцсан бол өнөөдрийн одоо үүсээд байгаа энэ устай холбоотой томоохон одоо мега төслүүдийн асуудал ингэтлээ одоо хурцдаж хэрэгжих юм шиг хэрэгжихгүй юм шиг хинж зөв яриад байгаа хинж буруу ямар ч одоо бодлого бахан гэдээ болчихж байгаа хөө талцал нийгэм дунд тий үүсгэсэн. Тэгвэл би нэг асуу. Яг энэ батлагдсан бол одоо яг нийгэмд үүсэж байгаа туулын хурдны замын асуудал дээр туулын хурдны асуудал нь энэ усны асуудлыг хөндөхгүй дэнэ гэдэг хуулиар хаагдах уу эсвэл зохицуултанд байгаа ямар ч асуудалгүй иргэд донд маргаа үүсгүйгээр энэ ингээд явах боломжтой гэдэг. Яг энэ хуулийн зохицуулт нь яг энийг шийдэж чадах уу? Угаасаа энэ усны тухай хуулийн дээр тодорхой заагдсан байгаа одоо хамгийн жижиг одоо шатанда байх ёстой юмнууд нь гүйцэд хийгдэхгүй байл да. Механизм буруу яваад байна шүү дээ. Тэгээд нөгөө төлөвлөгөөндөө ороод батлуулаад хилцэгдээд явцсан бол эн чинь том төсөл хэрэгжих урталд асар том хэмжээний одоо ийм олон нийтийг хилцүүлэг олон нийт рүү чиглэсэн ийм арга хэмжээнүүд явагдах хэрэгтэй. Энийг нь хийдэг эзэн байхгүй. Гэнтхэн хот гарч ирээд ч юм уу гэнтхэн нэг төслийн нэгж гарч ирээд ингэхээр мас дунд заавал юу үүсдэг вэ? Хардалт. Гап үүсдэг. Гэнтхэн юу болчих вэ? Дандаа хардалт явагддаг. Тэгэхгүй чинь системтэйгээр ингэж яваад мэрэгжлийн үүднээс нь ингэж яриад энэ одоо усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төдийн төдөө тусгагдсан ийм ажил байна. Энийг засгийн газар ингэж юусан. Ийм судалгаатай, ийм гарцтай юм. Тараас нь ингэж явах нь зөв гэж одоо энэ эрдэмтэд нь ингэж утсан. Эсвэл нөгөө оршин суугчдын маань саналын төдөн хувь нь энийгээр байна гэд ингээд сайхан ил тодоор яриад явбал мэдээж улс орон хөгжих хэрэгтэй тий болох ёстой юм хэрэгжих ёстой төслүүд хэрэгжүүлэл юм. Гагцгүй юу хэрэгтэй вэ гэвэл зөв арга зөв менежмент байхгүй байна энэ дэр. Тэгээ бодлогын маш том бичиг баримталтай улсын усны нөөцийн нийцэн менежментийн төлөвлөгөө гэдэг би яагаад доктороос асуугаад байгаа юм бэ гэхээр яг ийшээ орох гэж байсан л та. Тэгээ яг орох гэж байсан. Орох гэж байгаагийн гол учир нь болохоор юу юм бэ гэхээр өнөөдөр бид бас энэ салбар өөрөө доглон байна шүү. Энэ салбарын бодлогыг тодорхойлох нэгжгүй болсноороо өнөөдөр хүмүүс бас жоохон буруу ойлгоод байгаа шүү. Агентлаг мэднэ. Агентлаг гэдэг маань хэрэгжүүлдэг зүйл. Одоо төрийн захиргааны төв байгууллага гарсан бодлого шийдвэрээ зөв зүйтэй нийгэмд хүргэхийн тулд тэрийг эрх зүйгээр хэрэгжүүлнэ. Мөн үү? Тэр эрх зүйн бодлогод
өөрчлөлт оруулахын тулд энэ яамд энэ салбарыг хариуцсан нэгж байх ёстой гэдэг юмыг л доктор маань тавьж байна л да. Тийм. Өмнө нь бол яамд савгазрын удирдлагын хилцэс байлаа. Усны нэгдсэн бодлого зохицуулдаг газар гэж байлаа. Одоо тэгээд сая яамнаас ямар юу хийчвэ энэ туултай холбоотой гэд би зүгээр ингээд сошиалын одоо мэдээлэлтэй төдийл байна л да. Албан ёсны юу бол гарсан ямар тогтоол шийдвэр гарсныг нь мэдэхгүй байна. Яамны зүгээс. Ерөөсөө зөвхөн нэг байгаль орчны менежментийн 1 жилийн төлөвлөгөө байхгүй учраас зогсоолоо гэж нэг мэдгдсэн. Тэн дээр ямар ч туулгалын тухайн асуудал дээр нэг ч акцент өгсөн, нэг ч поинт талах. Дараа нь 3-4 хоногийн дараа байна уу? Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийгээ батлуулсан учраас одоо боллоо, одоо зөвшөөрлөө гэд нэг сошиалаар мэдэгдчихэж байгаа. Тэрний оронд нэг тэр усны одоо бодлого барьдаг, зангиддаг энэ газраас нь ийм одоо судалгаатай өмнө нь ингэж хийсэн гэд туулгал маань ийм одоо экологийн онцлогтой. Энэ зам маань туулдаа ийм нөлөөтэй, газрын дор хусандаа ийм нөлөөтэй, Улаанбаатар хотын усны нөөцөнд их үүсвэр худгуудад ийм нөлөөтэй. Сайн тал нь энэ байна. Мэдээж төсөл хэрэгжүүлж байгаа юм чинь эрсдэлтэй тал нь ийм байна. Тэгтээ энийг бид төсөл хэрэгжих явж ингэж шийднэ. Гарцвал байх хэвээр энийг нь яриад тайлбарлаад бодлогын төвшөнд ингээд дэмжиж явбал аль аль талдаа ард иргэдэж ойлгомжтой болно. Улс орондож хэрэгтэй болно. Яг нөгөө бид нар бол аливаа нэгэн шийдэл юм уу аливаа нэгэн сошиалын талаар ярих гэсэнгүү л зүгээр усны салбарын бодлогот өөрөө төрийн захиргааны төв байгуулагт энэ нэгж байх зайлшгүй шаардлагатай гэдгийг зүгээр харилцаагаар ингээ харуулчихж байгаа нэг зүгээр нэг л кейс шүү дээ тийм маш олон кейс. Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний талаар ойлголоо. Өнөөдөр та яг Монгол улсын таны удирдсан баг Монгол улсын 29 сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнөөс хэдийг нь хийвэ? За ер нь нэг яг тоолж байгаагүй юм байна. Одоо зүгээр багцаалаад бодоход 29 усны тухай хуулиараа хөлжилсөн шүү дээ. Сав газар болгоно 20 гэсэн усны нөөцийн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөтэй байна. Тэрийг хэрэгжүүлэгч байгууллага нь сав газрын захиргаа байна гэд ингээд. За эндээс ингээд үсгэ туул, орхон, хараа, дэлгэр мөрөн, менингийн тал. За баруун талд уйнч бодонч, буулган. За лавл. Зарим нь одоо мартсан байж магадгүй өөр юу байгаа вүлээ бодоотхой. За сүүлд одоо нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө маш их болж байгаа тийм. Голуудын усны горим өөрчлөгдөж байна, худгийн усны түвшин буурч байна, тий хурд тундас бага байна, цөлжилт их энэс үүдэлтэйгээр сая адапт гэх төсөл байгаа. Нүүбийн хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох төсөл. Энэ төслийн хүрээнд нэг сайшаалтаа сайн ажил хийсэн нь өмнө нь усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд тодорхой хэсэг нь ороод явж исэн юу бүр наривчилж яг уур амьсгалын өөрчлөлт Хэрлэн голын сав газарт яаж нөлөөлж гинүү? Бүр 50 жилээр 100 жилээр загвар ажиллуулад энэ өөрчлөлтөнд ямар хариу реакц дасан зохиц гаргах хэмжээ авч хэрэгжүүлэх ингээд бид нар нөгөө сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг аргачлалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгээ тэрний дагуу шинчлээд зүүн талд 5, баруун талд 3 сав газар дээр усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөгөө шинчилж боловсруулж батлуулсан. Ингээд үцхээр 8 түрүүн би 7 6 тий. Ингээд 10 хэд болчихж байна тий. 29 тийм байна. Тэгээ би буур байна. Өшөө буур халахуудынхыг бас өнгөрсөн жил хийсэн. Тэгэхээр бас нэгэд 7 ажилд нь оролцсон тийм байна. Тэгээд бас энэ төлөвлөгөө хийж байгаа залуучууд маань жишээлбэл байнгын л одоо албан ёсоор биш албан бусаар байнгын одоо харилцаатай холбоотой асуудаг, зөвлөдөг тийм ийм юутай байгаа. Тэгээ би одоо ингээ харж байгаа байхгүй энэ төрийн одоо манай засаглалаас их асуудал төрийн байгууллагуудад маш их доголдол үүсгэж байна. Засгийн газар өөрөө докторгүй байна. Гэл ярьсан хэрнээ за доктортой ч жилийг бид нар харлаа 4 жил ч боллоо. За тэгэнгүүт яг одоо жишээ нь өнөөдөр одоо нэг яамны байгаль орчны яамны одоо нэг салбар нэгжийн талаар ярихад л
Тэгээд тэрэнд одоо яг мэрэгжлийн одоо хүмүүсүүд байхад тэр улс төрийн томилгоо гэж одоо би бас ярих гэдэг юм л та. Улс төрийн томилгооч бас байж гин. Тэгээд энэ докторгүй байдлаас үүдэлтийн төрийн хямрал одоо бүх салбарт үүсэж байна. Энэ хямралыг одоо үүсгэж байгаа нөхдүүд нь бид нар өөрсдөө монголчууд тий. Тэгээд дээрэс нь яг энэ салбарт байгаа хүмүүс маань өөрсдөө яг энэ салбарын асуудлуудыг ингэж ил гарч сайн ярих хэрэгтэй байна. Асуудлуудыг ингэж аягүй тодорхой хэлэх хэрэгтэй байна. Дуурж авах хэрэгтэй байна. Бүгдээрээ л одоо захим орчин дандаа нөгөө коуч одоо юу гэдгийг те эрүүл зөв хоолол эрч хүчтэй бай, ухаантай бай гэл ингээл яриад байдаг. Тэгтэл энэ болгоны чинь суур буюу хамгийн чухал хэрэгцээ болж байгаа энэ ундны усгүй бол одоо бүх юм зогслоо шүү дээ те. Энэ мэт одоо бүх л салбарт өөрөө энэ гажуудлын үүсэж байгаа зүйлүүдийг энэ улс төрчнөр маань тэгээд энэ томилгоо тэгээд энэ салбарын бус хүмүүс энэ салбарт орж ирэх юм бас нэг асуудлууд бас за сайн ч байгаас хаарамч байна. Энэ асуудлууд байна гэж хараад байна л да. Та бол энэ одоо 40 хэдэн жилд ингээ харж байхад одоо за сүүлийн бүр эрчимтэй те энэ улс төрийн энэ одоо галзуурал явагдлаа шүү дээ. Энэ галзуурал донд салбар нэгжүүд яаж хохирддаг юм бэ? Жишээ нь Галан жишээ авсан улс маань болонгот аюу тэрэндээ доктортой бодлогоо хэрэгжүүлээд тэрнийх үр дүнг хараад явсан баг. Манайх болонгот одоо таны яриаг ингээ би сонсож байхад бол аюу мундаг яваад тэгээд одоо ингээ нэг юм дээр очиад гаццсан ингээ одоо хүртэл гацаатаад байгааг нь юу гэж харж байна та? Тий, усны нөөцийн нэгдсэн менежментийн нэг 5 том ийм бүрэлдэхүүн хэсэг байдаг. Тэрний нэг хэсэг нь яг энэ бүтэц зохион байгуулалтын засаглалын асуудал байдаг. Усны governance гэдэг water governance гэдэг засаглалын асуудал. Яагаад тэнд бүхэл бүтэн концепц энэ нэг ийм хэсэг болж явдаг вэ гэвэл манад одоо явагдаад байгаа энэ сая өөрийн чинь хэлсэн энэ одоо зах замбраагүй гэдгийг юм уу, ёс суртахуунгүй гэдгийг юм уу, энэ байдлыг л гаргуулахгүй тул тэр дотор усны засаглал гэдэг ийм одоо бодлого концепц сууж өгсөн байдаг байхгүй. Энэ дээр бол ерөөсөө бүр улс төрийн нөлөөнөөс болоод жишээлбэл сав газарт ажиллаж байгаа мэрэгжлийн хүмүүс бол ажлаасаа чөлөөлөгдөх ёсгүй. Эсвэл хэрэгжүүлэх гээд явж байсан нэг төсөл хөтөлбөр зогсох ёсгүй гэд бүр ингээд эрсдлийн үнэлгээнд нэг шалгуур үзүүлэлт болоод орцсон байдаг байхгүй юу? Яг хөө бид нар чадлынхаа хэрээр нөгөө менежментийнхаа төлөвлөгөөг боловсруулчаад яг тэр засаглалын хэсэгт нь бичиж өгдөг л дөө ийм эрсдлээс ангид байж иж энэ одоо 5 жилийн гэдгийм үү энэ төлөвлөгөөний энэ төлөвлөсөн арга хэмжээнүүд маань хэрэгжих юм байгаамаа. Тийм учраас одоо энэ сав газрын захиргаа гэдэг байгууллагыг гэдгийм үү одоо энэ усны салбарын байгууллагуудыг л одоо аль болох тогтвортой ингэж ажилуулах шаардлагатай гэж ингээд бичдэг ярьдаг боловч бодит амьдрал дээр бүгд эсэргээр их харамсалтай байдаг. Өөрийнхөө хувьд ингээд аваад үзвэл би өөрөө их ацтай хүн гэж боддог хөө. Миний яг залуу төгсөж ирээд ажиллаж амьдарч ингэж өсөж бойжиж явсан одоо энэ салбартаа ажиллаж байгаа энэ 40 гаруй жилийн бол ер нь бараг 30 гаруй жилд нь би ерөөсөө л цэвэр яг мэрэгжлийн ажиллаа хийсэн хэн нэгэн тэр улс төрч байна уу, их хурлын гишүүн байна уу, сайд байна уу, тэр нутаг ус гэдэг юм ерөөсөө бүр дурддагчгүй бодогдогчгүй зөвхөн ажиллаа хариуцлагатай сайн хийх л гэсэн тийм л орчинд ажиллаж ирсэн байна л одоо маш их тийм аз завшаантай хэрэг байсан байгаа. Одоогийн залуучуудыг өөрийнхөө салбарын одоо 4-5 жил сураад дахиж одоо гадаад дотоодод магистр энтер доктор хамгаалтсан залуучуудыг хараад өрөвддөг байхгүй юу? Яана энэ хэд маань яаж одоо 60 насыг хүрнэ тий яг энэ чигээрээ бол шантарчих вэ? Шантарчих би хайрын юм да. Ерөөсөө ингээл сайхан төгсөж ирээл яг нэг ажил энэ байгууллага гоё юм байна, энэ их гоё ажил байна гэд мэрэгжилдээ дурлаад тэр хамт олон байгууллагатай уусаал ингэж л явах юм байна гэсэн тийм айгуу гоё нүдэн нөгөө гэрэлтсэн бүр нэг ийм сайхан залуучуудтай би одоо товтол ажиллалаа л да. Манай дуулгуулын сав газрын захиргаа гэдэг чинь 20 хэдэн тийм залуучууд авч ажилуулаад шинээр байгуулагдаж байгаа байгууллага юм чинь хичнээн их зориг ирэмцлэлтэйгээр асаж байсан тийм юмнууд чинь ингээд энэ олон одоо сүүлийн 4-5 жилээр бодгоч л 4-5 сайд солигдчихж байгаа юм. За засгийн газар нь хэдэж солигдчих мэдгүй байна. Тэр л юурээс анхаарахаа байсан зөвхөн өөрийнхөө яамыг авч үзээд өөрийнхөө нөгөө туулгуулын сав газрын захиргааг аваад өцөх чинь л жилд 1-2 дарга солигдчих шүү дээ. Тэгээд за хамаа алга. Сүүлдээ одоо хүн чинь нөгөө дасан цогцох гэдэг шиг
эвлэрч эхэлдэг байхгүй. За хамаалгаа тэр сайд нь ч юм уу эсвэл тэр дарга нь одоо хамаалгахыг тэр соёлогдно л үз. Одоо хүлийн зөвшөөрөхөөс аргагүй бидний одоо дуу хоолой эрх мэдэл бидний юу тэнд ямар ч нөлөөгүй юм чинь хамгийн гол нь нөгөө бий болгоцсон байгаа байсан ажил хийдэг нөгөө боловсон хүч нөгөө нэг сайхан хамт олон ер нь байгууллагын соёл хамт олонны уур амьсгал сайхан байж ижил ажил явдаг шүү дээ. Тэрнээс биш дарга нэг их мундагтаа нэг тэр сайхан ажил яваад бүх шатнд хүлээн зөвшөөрөгдчихнө гэдэгт би хийдэгтгүй. Тэр сайхан хамт олон бүрдүүлсэн тэрийг л самрахгүй байх хэрэгтэй байхгүй юу гэж л одоо боддог байсан. Тэг харамсалтай нь даргын эрх тоолн доороо байгаа мэрэгжилтэн болгоныг сольдог болсон. Тэнд ер нь тэр улсны ийм мэрэгжилтэй байна уу байхгүй байна уу төрийн албан тангараг өргөө шалгалт өгөөд одоо тэнцээд тий 30 жил ажилласан байна уугүй юу тэр бол ерөөсөө ямар ч байдлын байхгүй ус зүгээр л үзэгний үзүүрээр юм уу одоо юугаар ч мэдгүй үзмжээр ингээд сольдог холдог болсон тэрнээс болоод тэгээд байгууллага явахгүй байна байгууллага явахгүй салбар явахгүй байна тэг усны ажил явахгүй болчих. Энэ харамсалтай. Гэхдээ энд бол нэг төгсгөл цэг тавих тийм сайхан өдөр бол байх байлгүй гэж найдах юм ба шүү дээ. Тэгэхээр залуучуудыгаа тэгж урам зоригоор нь мохоогоод яах вэ? Би үргэлж хэлдэг залуу. За та хэд ман салбараасаа л битгий холдоороо доо. Та хэд гараад салбараас гараад явлаа гэхэд аль ч салбарт очиод хувийн хөвшилд очиод бүр олон улсын төсөл байгууллагад очиод чөлөөт одоо амиа амьдрал аваад явчих хэмжээний тийм чадaltaй болцсон мэдрэгдэж байгаа байхгүй юу? Хаач очиход тийм хүмүүс тэгтэл битгий салбараа хаяараа сэтгэлийнхаа уг тууж яваад эргээд наад бий болгосон юм аа энэ салбараа авч явна шүү гэдэг. 2012 онд усны тухай хууль шинжлэгдэн батлаа. Усны тухай хууль сав газрын захиргаа гэдэг юм орж ирлээ. Сав газрын зөвлөл гэж орж ирлээ. Энийг төрийн захиргааны төв байгууллагын засгийн газрын гишүүн томилж чөлөөлөх хэрэгцээ орчин ороод ирлээ. За захиргаад байгуулагдлаа. Төлөвлөгөө нь ороод ирлээ. Улсын усны нөөцийн нэгдсэн үндэсний хуулинд батлагдаад түүнээсээ улбаасан 29 сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажил эхлэх болдог. Яг энэ эхлэлийн үед та бас туулгын сав газрын захиргааны дараагаар ажиллаж байсан. Өнөөдөр ингээд эргээд харахад та бүхний хийжсэн менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэл за тухайн үед би бол ойлгож байна. Хөрөнгө мөнгөтэй асуудлууд үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ тэр үед одоо та нарын бодоод хэрэгжүүлээд явж исэн одоо туулгын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө өнөөдрийн байдлаар хэрэгжүүлж байгаа засаг захиргааны нэгжийн хувьд тад ололттой болон бас энэ салбараас холдоогүй учраас ололттой болон бас нэг хэрвээ бас нэг алдаа оноотой юм байвал тэр талаас нь та яг өөрөө удиржсэн үнэ. Тий. 15 жил боллоо. Тий. Анхны сав газрын захиргаа бол туулгын сав газрын захиргаа байсан. Анхны сав газрын анхны дарга нь бол би байсан. Энэ хугацаанд бол одоо түрүүн миний хэлдэг бол тэр хамгийн миний одоо хүртэл одоо үлдээсэн өөр сэтгэл хангалуун байдаг юм байна. Тэр олон залуучуудыг энэ лүү дурлуулж, энэ байгууллага, энэ мэрэгжил рүү дурлуулж, сонирхуулж, ингэж баг бүрэлдэхүүн бий болгож тий хөл дээр нь зогсоож одоо ер нь альч төвшний одоо нэг нийслэлийн засаг дарга тэр үед чинь Батүйл дарга байсан байх. Батүйл даргын төвшөнд иргэдийн хурал дээр одоо сая тайлэгч болсон Батулга дарга байлаа. Энэ төвшөнд хүртэл бид нэр ер нь нэг 2-7 хоног 3-7 хоногт ер нь байнгын очиж нөгөө дуудагддаг. Дуудагдчих байх уу? Ажлын холбоотой л ажиллаж байна. Тайлгнадаг одоо энэ туулгын асуудал ямар байна вэ? Усны менежментийн асуудал ямар байна вэ? Сүүлдээ бүр Батүйл дарга маань нэг өдөр за долгор сүрэн дарга танд нэг санал тавьмаар байна. Тэр үед манай сайд оюун сайд байсан. Тэр оюун сайдад хэлж яриа зөрөхлөхгүй байгаа. Эхлээд тантай бас нэг ярилцаж үзье гэж бодоод тэгээд өнөөдөр уулзж байгаа гэдгийг заа гэтгсэн чинь ер нь энэ туулгын сав газрын захиргаа гэдэг энэ байгууллага чинь маш их хэрэгтэй байгууллага байсан юм байна. Бид нар урд нь ерөөсөө ийм юм үзэж хараагүй, бодож төсөөлөөгүй, ямар ч төвшөнд манай юунд байгаагүй. Тэгтэл чинь та нар чинь ийм чухал байгууллагыг бид нар ч одоо нэг нийслэлийн байгууллага орчны газар гэдэг л юмтайгаа л үзээд идэг байсан болохоос ч тэр усны асуудал ийм чухал гэдгийг ч одоо та нарын энэ шинэ байгуулсан байгууллагын ажил
мэдлээ штэ. Тэгэхээр энэ туулгын савгазрын захиргаа ер нь хоттой баймаар юм байна. Танаа манаа бүтцэс баймаар юм байна. Туулын захиргаагаа манай нийслэлд авч ажиллуулах саналыг би ер нь оюун сайттай яриад засгийн газраар оруулдгийн билүү гэж бодож байгаа гэж авдаг баг шүү. Тэгэхээр би болохгүй дарга минь дэмжиж байгаа, ойлгож байгаа манай шинэ байгуулагдсан байгууллагын ажлыг ингэж харж байгаа манай энэ залуучуудын ажлыг таны нүдэнд туссан баяртай байна. Тэгвэл концепцээрээ бол энэ чинь хотын асуудал биш. Бүгдүүд нь 5 аймгийн 30 хэдэн сум тий. Энэ хотоос чинь өнгөрөө туулгаар өчнөө урсан хотоос дээш өчнөө мэн тийм учраас энэ концепцээрээ болохгүй. Энэ бол ерөөсөө ингээл туулгын савгазрын захиргаа гээл угаасаа яамныхаа юугаар ингээл явхаас өөр аргагүй хотын нэг агентлаг юм уу юу болчихвол энэ чинь болохгүй маа гэдгийг хэлээ. Тэгээд асуудал юу яжсэн. За тэр бол нэг түүх болоод үлдсэн гэхэд тэр үед бол савгазрын захиргаадад бол үнэхээр ач холбогдол өгчээсэн харагддаг байхгүй юу? Хот ач холбогдол өгнө гэдэг бол тий. За тэгээд байнгын хорооны хурал дээр бол ер нь бид нар чи ер нь байсгээл заримдаа мессежээр л асуултууд ирнэ шүү дээ. Тэнд байнгын хороо хуралдаж яхад одоо сайд дарга нар бид нар ч одоо бүгд нь л ажиллаа тайлгнадаг юм чи юусоо чөлөөтэй. Айгүй харилцаатай ажилдаг байсан. Тэгээд тэнд ажиллаж байгаад би бол яг уу нэг их айхтар тийм улс төрийн нөлөөнд ороод юм уу хин нэгэн сайд даргын юугаар ажилласаа гараагүй л дээ. Би яг өөрийнхөө сонирхлоор яг тэтгэврийн одоо нэг гавьяаны амралт гэж ярьдаг шүү дээ. Гавьяаны амралтын маань нас болоод тэгээд өөрөө өргөдлөө өгөөд залуучуудаа сургаад бас энэ бол улсын төсөл хөтөлбөрийн санал ирсэн байсан зөвлөхөр ажиллах. Тэгээд би тэтгэвртэй гарсан. За одоо хараад байгаа улсуудыг аваад үцгэд бол би гэхээсээ илүү олон нийт маань яаж харж гэнэ үү? Дуу хоолой нь одоо аль зэрэг байна вэ? Жишээлбэл одоо тухайн үед одоо орой телевизээр одоо телевиз орой очих чи ер нь сувг болгоноор л гардаг байсан да. Ер нь туулгын савгазрын захиргааны үйл ажиллагаа би биш л да. Би яг гарахтаа гарна. Гэхдээ би ихэвчлэн за өнөөдөр бол тийм телевизээс тийм одоо хүмүүс энэ асуудлаар маргааш тэгнэ гэсэн тэр асуудлаар. Гэхдээ заавал өрөөндөө суугаад яриад байхгүй шүү дээ. Бид нар ч зайсангийн гүр дээр очин дээшээгээ явж нэг үзэн гачуурт харуулсан тохиод заамар дээр очиж ярина, алтан булг дээр очиж ярина. Яг ингэж залуучуудаа хуваарлал явуулдаг байсан болохоор илүү одоо нийтэд хүрдэг бас байсан. Хамгийн нэг жишээгээл ингээл ярихад заамар дээр бид нар одоо энэ уул уурхайч нь ус хамгийн их ашигладаг. Усны нөөцийн төлбөр, нөөц ашигласны төлбөр гэдэг юм чинь бас энэ галантын төслийн хүрээнд бид нар оруулж ирээл гэрээ хийгээл төлбөр төлдөг болсон шүү дээ. Одоо тэгээ багш тулсны төлбөр явж байна тий Баттулга дарга. Тэгэхээр заамар дээр бид нар жишээлбэл ямар ажил хийсэн бэ? Бодиттой ажил гэвэл манай яг одоо уул уурхай хариуцсан мэрэгчлэн заамар дээр очиж ажиллаад бүх аж ахуй нэгжээрээ ороод худгууд тань үзэл тийм тоолуур байна уу юу хамгийн ихэнд нь худгаас ус авч байгаа бол бүгдийн тоолуурч болсон. За тэгээ ястаа нөгөө заамрын байгаль орчны байцаагч, хяналтын байцаагчтай хамт очиод гэрээ юуг нь үзэл тоолуургүй байвал яг тоолуур суурлуулаад мэргэжлийн байгууллагаар лацтаал за дараагийн сар одоо яг айлын ямар журмаар усныхаа тоолуураар мөнгө төлдөг бил яг тийм системд оруулж чадсан. За худаггүй нөгөө голоосоо ус татдаг нөгөө дараагууд биш үү? Авч голын усаараа угаадаг. Энэ дээр яах вэ гэвэл бид нар нөгөө ус сордог насуусныхын хоолон дээр хүртэл бид нар тоолуур суурлуулж ирсэн. Тэгэл за энэ тоолуур хөдөлсөн юм уу? Өөр газраас ус авсан байх юм бол тэгэл хуулийн хариуцлага тэг задгаа бичнэ, хариуцлага хүлээн, ус ашиглах эрхийг нь хязгаарлан гэрээгээ цуцлан гэх мэтэр ингэж тулж ажиллаж байсан. Энд бол хүмүүс бодохдоо нөгөө аж ахуй нэгжүүдээ боомллоо гэдэг ч юм уу инглээ үгүй аж ахуй нэгж харин их дуртай байсан. Энэ шудраг юм байна. Тэгэхгүй бидний чинь л ерөөсөө л одоо гол ус бохирдууллаа бид нар шиг муу муухай хүн байхгүй гэл орон нутагчл янз бүр асуудал тавиал олон нийт иргэний нийгмийн хурц ирж буутах нь буудаал машин техникийн цонх юу руу нь буудаад л дугуйг нь хаглаад л дайрч давтал ингээд эдгүү бид нар тэднийг ирэхэд ядаж за та нарын нөгөө тоолууржуулсан зургийг тавиад гарын үсэг лацгийг үзүүлээд бид ус ашиглаж байна. Эндээс авч байна. Энэ тоолууртаа ийм байгууллагатай гэрээтэй төдөн сарын төдөнд ингэж заалт нь энэ байна гэд. Тэгээ бид нар төлбөр төлсөн актаа үзүүлэхээр тэд нар ойлгодог. Тэр эднэрт бид нар ингэж туслан одоо зөвлөн туслаад
Тэгээд тэр усны нөөц ашиглалтын төлбөр нь улсын төсөвт орох жишээтэй. Урд нь бид нар тэрийг чинь хийчээ зөвхөн нэг сайдд юм уу нэг даргад мэдээлэх биш, тэрийг дандаа вебсайтаараа юу ягаал нийтэд мэдээлдэг байсан. Төдөн сарын төдний дотор тийм удирдамжийн дагуу тийм хүн тэнд ажиллаа, тийм аж ахуйн нэгжүүдийг ингэж тоолуулжууллаа гэх жишээтэй. Тэгээд энэний үдэн дээр усны нөөц ашиглалтын төлбөр нь одоо ингэж нэмэгдэж байна гэдэг ч юм уу. Өөр нэг бас бодиттой ажил гэвэл одоо энэ туулгалын бохирдол, онцгой хамгаалтын дэглэмийн одоо бохирдол хог гэж ярьдаг тий. Нэг хавар болохоор бөөнөрө гарч нэг цэвэрлээл. Одоо энэ согны буланд ч ерөөсө битүү карьер, тэгээ битүү нөгөө энэ шинэ орон сууцчлалтын одоо энэ их барилгажилт их явагдаж штэ хотод. Тэрний нөгөө барилгын хог хаягдлыг ерөөсө тэнд авчил задгаа хайдаг ерөөсө битүү уул овоо шиг. Тэгээ тэн дээр очиж манайхан шөнийн эргүүл хийдэг байсан. Манай залуучууд яг хуваар гаргаал тэрийг бүгдийг цэвэрлүүл, акт тавиад, баримтжуулаад, машиныхын дугаар номерыг аваад, замын цагдаа руу яриад, ийм зөрчилтэй гэж жолоочийн юунд яриад. Тэгэхээр бид нар чинь хүн л юм чинь яриад байвал ойлголцдог байхгүй юу? Шөнө болгон тийм зогсох чинь бас хэцүү шүү дээ. Тэгээд сүүлдээ нөгөө камера хяндаг болцсон. Тэгэл яг ямар машин орчирсан гэдгийг номерыг харчвал аль барилгын компаниас юм уу аль талбайгаас гарсан мэддэг. Ингэж ажиллаад байвал савгазрын захиргаанд бол хийх ажил ерөөсөө мундахгүй. За загас үхсэн гээл нэг их ажил явдаг тий туул таслаад тэрэн дээр бид нэрсээ байнга очдог тасрах болгонд нь очино. Тэгэхээр зөвхөн өөрснөө очихгүй нөгөө судлаачдыг хамт аваачна. Одоо геологийн хүрээлэнгийн загас судлаач доктор Минт сайхан докторыгаа гуйгаалах тусдаал тэгэл бас телевизээс бас олон нийтэд мэдээлэл зөөх юм хүмүүс чинь тэгэхгүй нөгөө туулгал дээр ийм их загас үхчихэж байна тэр гэл янз бүрийн л юу гарна штэ. Тэгэл судалгаа очиж дээж ав нөгөө өгсөн загасныхын дээжийг авна шинжлэх уснаас нь дээж аван зураг авна ийм ажлуудыг хийгээд энийгээ тэгээд дандаа олон нийт рүү мэдээлэл өгөөд байхаар альч төвшөнд бол энэ нэг юм захиргаа энэ залуучууд ч ажил хийгээд байл гэж боддог. Туулгол гэдэг асуудал. Энд ч одоо 5 аймгийн нийслэлийн 7 дүүрэг тийм үү? 7 дүүрэг 5 аймгийн 38 сум тийм. Асуудлыг хариуцж байгаа нэгж байхгүй. Туулгал маань өнөөдөр хэдэн километр үрсдэг. Өнөөдрийн энэ усны байгууллагын дарга нарын ярьж байгаа тоомоо бол бас өөр болсон байлаа. Ямар үндслээр өөр болсон юм бол яг сурах бичгийн юугаар болохоор 700 хэдэн километр гэж биднийг 5 дугаар тийм байдаг байсан. Туулгалын одоо ерөнхий нэг ийм мэдээлэл ингээл нэг сурах бичиг эсвэл нөгөө цэгмэдгой Монгол орны газар зүй гэсэн номон дээр ингээд нэг өгүүлбэр байдаг байхгүй. Туулгал хан хинтийн нуруунаas их авч урсдаг гэ. Тэгээд 700 хэдэн километр урсдаг гэ. Тэгсэн мөртлөө тэр их авдаг цэг нь юу юм булгаас үүсдэг юм уу, мөнгө цаснаас үүсдэг юм уу, голоос үүсдэг юм уу, нуураас үүсдэг юм уу ямар ч мэдээлэл байдаггүй. Яг тэр их рүү н очиход маш их хүндрэлтэй. Зам тэд энэ одоо аялдаг залуучууд та нар мэдэх байх. Ерөөсөө зуны улирал бол тийш очих боломжгүй, морьтой хүн ч очих боломжгүй. Тэгэхээр голцоо нөгөө газар гисгээс өмнө хөлдөө байх үед нь машинаар очиод нилээн наан одоо машинаа тавиад цаашаага нутгийн одоо газарчин байгаль орчны хамгаалалт энтрийг аваад морьтой явна. Дараа нь морио орхиод алхаж явна. Ингэж явж манай туулын захиргааны залуучууд туул голын бодит ихтээр очиж яг шав тавиад тэгээд нөгөө координатын орчин үеийн одоо жинхэнэ нөгөө наривчлал өндөртэй GPS-ээр аваад тэгээд тэр анхны одоо туул голын ихийг координатжуулж ялла бид нар. Энд чинь бас л танин мэдгүй талдаа шинжлэх ухаанд оруулж байгаа том хөв нэмэр байхгүй юу? Маш хүнд ажлыг хийсэн энэ одоо яг 3 сарын ихэр байлуудаа цастаа ийм үед л манай хэдэн залуучууд зайлуул тэгэл яваал хийсэн. Тэгэж таны яриад байдаг юм уу? Би өөрөө байдаг да тэнд очиж Монголынхаа далбааг нөгөө нэг антрактик хоёр гол орж ирээд. Тий, антрактик энэ төр очоод бид нар чинь 5 машинтай яваад тэгээд үл үзэж ирсэн. Тэр хэрийн цай тэр гоё юм уу хөөх юм манай талигч баяр инженер тий явжсэн тэг чин тэгэл оюун бол оюун бол явжсэн. Оюун бол цуг явсан л да би. Тэгсэн байх тий. Туулынхныгаа бүгдийг аваад. Тийм. Тэгсэн манай хэдэн залуучууд. Тэгээ би өөрөө очиод тэнгис байж тань хоол идэг. Тэнгисийг авч яваа. За тийм гэсэн. Яг үнэн тэнгис. Туулынхныгаа бүгдийг авч яваа. Тэгээд очиж би өөрөө бүр тэн дээр бат цэцэгч явахгүй гэдэг. Чи дарга юм бол явчихъя. Амар хоолоолох гэдэг. Ер нь бол ажлыг санаачлаад хийвэл жижигдэхгүй байхгүй. Эн чинь бас айгүй тийм сэтгэл байхгүй. Туулгол гээл энд л бид нэр хэрэлдээл үзээд идэг.
Тэгтэл тэр дээрээ их нь ямар вэ? Тэгэд их гоё зураг байдаг шүү дээ. Тэгээ манай залуучууд нөгөө юу муугаа туулынхаа тугийг барьцсан Монголын туг дарсныг гимла өрөө дээр гарцсан уулччиг л харагдаж байгаа. Би тэгтээ айгүй бахархаж байгаа юм чинь залуучууд тийм их тэсвэр хатуужил дээрээс нь аваач тийм их хүсэл эрмэлзэл байна шүү дээ. Өө яах юм хөлдөж өгвөл яах юм? Би даарна эсвэл одоо зовлонтой гэд ингээд суухгүй л байгаа. Тэгээ би өнөөдрийн яг доктор яг юу ойлгох гээд байгаа юм бэ гэхээр сав газрын захиргаа гэдэг юмыг л ойлгох гээд байгаа. Хүмүүст энэ ойлгуулахгүй өнөөдөр 12 жил болцсон байж байгаа. Энэ захиргаа нэг юу хийдгийг ойлгохгүй. Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэдэг юм нь яг юу юм бэ гэдгийг ойлгохгүй байгаа учраас өнөөдөр тань ингээд туул голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд заагдсан ажлуудаас өнөөдөр одоо тэр MSM болохоор ч одоо энэ айгүй том юм нь одоо бас энэ ч одоо 30% нөөцөө үлдээнэ гэдэг энэ саяны энэ ерөнхий сайд байж байхдаа одоо өнөөдрийн ерөнхийлөгчийн одоо тэр магнит сорилын сангаар хийсэн боловсруулах энэ үйлдвэр мөлдүр эдэр чинь бол одоо энэ улсын туулын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний бас нэг зорилт шүү дээ. Өнөөдөр тэгээд уур амьсгалын өөрчлөлт цөлжилт гэдэг чинь 78.9% нийт нутгийн. Та нэг тоо мэджээл хилээд өгөөч гэж дүгнэх нь гоох гэдэг юм бэ гэхлээ. Өнөөдөр 2.1 тэрбумаас одоо нэмэгдээгүй байхдаа бүх 21 захиргаад мэд улсын төсөөс 2.1 тэрбум орчим 2.5 тэрбум орчим төгрөгийг санхүүжилт төсөвдөр тавигддаг байхгүй. Тэгтэл зөвхөн сэлэнг галб өөшийн захиргаад гэхэд улсын төсөөс 60-70 тэрбумыг оруулж байгаа байхгүй. Жил нөөц ашигласны төлбөр. Тэгэхээр нөгөө бас л энэ эргэсэн орчны хүрээнд оруулсан нэг том дэвшилттэй юм нь болохоор нөгөө нөөц ашигласны төлбөрийг авдаг болсон. Байгалийн нөөц. Тийм, байгалийн нөөц. Тэрэн дотроос усны нөөц ашигласны төлбөрийг бид нэр авдаг болсон. 29 сав газраараа усны нөөцийг гадаргын ус газрын доорх усаар эхлүү гэдгийн засгийн үнэлгээг нь жишээлбэл батлаад засгийн газраар батлуулсан. Туулын сав газар гэх чинь хамгийн үнэтэй газрын доорх ус хэрэгэлдэг хүмүүс бид нэр метр куб нь 9400 хэдэж байна үү гэх тийм байгаа. Тэгэхээр тэр хөрөмтлүүлээд байгаа нөөц ашигласны төлбөрөөс эргүүлээд зөвхөн улсын төсөвт ингээд мөнгө оруулаад авах эргүүлээд нөгөө усын орчноо хамгаалдаг, усны нөөцөө хамгаалдаг, усны одоо менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан зайлшгүй хэрэгтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд эргүүлээд захиран зарцуулах боломжтой байхаар бас засгийн газраа тогтоол гарцсан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дээр болохоор 35 хүртэлх хувийг нь гэж байгаа. Тэгэхээр эн чинь 70 тэрбум төгрөгийн 35% гээд за 40% гээд бодъё тий. Тэг чинь 20 хэдэн тэрбум 28 тэрбум төгрөгийг нэг жилд штэ. Эргээд энэ усны салбартаа зарцуулах бүрэн боломж байгаа байхгүй юу? Энд ажиллаж байгаа тэр залуучуудын цалин 2.5. Тий. Тэр 2.1 ч болохоор зөвхөн цалин томилолт улсын төсөв дээр сав газрын захиргаатын төсөв. Зөвхөн захиргааны зардал тий. Тэгэхдээ одоо надад бол саяхан дэлхийн усны өдрөөр нэлээд хэдэн сав газрын захиргааны залуучуултайгаа нөгөө хурал дээр чуулган дээр хамт уулзаж суугаад ажил төрөл асуугаад ингэхэд бол ерөөсөө өнөө жилийн хувьд бол бензин шатхуун авах ямар ч томилтын мөнгө байхгүй. Хаашин ч явах боломжгүй болсон. Зөвхөн нэг цалингаа арга цагаал тэгээ байж гин гэж байгаа. Тэгэхээр өөр энэ сав газрын санхүүжилт нь тийм муу байгаа. Тэр хэд маань ингээд явж ажиллаж урд нь нөгөө яваал тоолууржуулаад ажил хийгээд яваад гэсэн байна шүү дээ. Камержуулаад тий. Тэгтэл одоо тэгж явж чадхааргүй хэмжээнд очиж гэн гэдэг бол сайн биш мэдээж хэрэгтэй. Үр дүн гарахгүй байна л гэсэн үг. Хоёрдугаар дарга их олон дахин тэр усны менежментийн төлөвлөгөө батлагдаад хэрэгжилснээр яах ёстой юм юу нь болохгүй байна гэдэг хамгийн нэг харамсалтай юм бол жишээлбэл анхны одоо 13 онд боловсруулсан туулгын сав газрын менежментийн төлөвлөгөөнд туулгал дээр усан зохицуур байгуулна гэж бичсэн байж байгаа. За тэр бол одоо хүртэл хэрэгжихгүй л байгаа шүү дээ. Тэр чинь сая одоо энэ туулын замтай холбогдоод л манай салбарын судлаачид бас хэлж илээ л да. Зам барихаасаа эхлээд тэндээ эхлээд энэ одоо их мөнгнөөсөө ядаж тэнд нөгөө усан цогцлбороо байгуулчих байсан. Тэхийн бол энэ хүмүүсийн санаа зовоод байгаа нөгөө туул ширгэн хатна эсвэл нэг хэсэг нь үерлэн гэсэн энэ асуудлыг бид нэр гартаа авчих байсан байхгүй юу? Тэгэхээр менежментийн төлөвлөгөөг ингээд шинжилгээ ухааны үндэслэлтэй салбарын мэрэгжлийн хүмүүс байгууллагын ач холбогдол нь менежментийн төлөвлөгөө анхны сав газрын төлөвлөгөөнд туссан нэг том ажил хэрэгжигдсэн байгаад бих баяртай байгаа. Энэ бол Улаанбаатар хотын
төв цэвэрлэх байгууламжийг шинжлэх. Шин цэвэрлэх байгууламжтай болсноор биднэрт юу хэрэгтэй вэ гэвэл юу ямар одоо юм хожоод өнгөл туулгуулын бохирдлыг бол нэг 60-70%-аар бууруулах бүрэн боломжтой гэсэн юм үндслэл байдаг. Тэгэхээр юмаа ингээд зөв хийгээ зөв яриад ингээд байвал ажил бол урагшилжил байна л да юм бол тий. Бидэнд бол тийм боловсрогч нөөц мэдлэг туршлага бол хангалттай байгаа юм байна. Яа хангалттай шүү. Манай залуучуудыг сайн болж байгаа. Би одоо их баярлж байгаа. Салбараасаа яг чадaltaй мундаг залуучууд нь жоохон бэлд одоо долгор сүрэн даргын үед өөрийн бэлдсэн боловсон хүчнүүд нь төр захиргааны ч юм уу засаглалын жоохон энэ юунаас болоод дайжаад байгаа нь өөрөө салбар жоохон хохиролтой. Хүний нөөцийн бодлого алдагдсан. Хүний нөөцийн бодлого засаглалын Ганц усны гэж гэлтгүү ер нь бол бүх салбарт одоо яг ийм асуудлууд нүүрлж байна тий. Тэгээд таны хувьд эрдэмтний хувьд нэгд хоёрдугаарт энэ төрийн жинхэнэ албан хаагч байсан хүнийхээ хувьд хоёр нийгмийн усны салбарын хоёуланд нөөрэ ингээд туулаад ажиллаад ингээд ирсэн хүний хувьд өнөөдрийн усны засаглал таны эрдэмтнийхээ хувьд өгөх санал ер нь бодлогын баримт бичиг хууль журам бол байнга л өөрчлөгдөж явах хэрэгтэй. Манайхны нэг сул тал байдаг. Нэг юм ингээд боловсруулад гаргачих юм бол энэ ингээ хавдраа тэрчгтэй явчихна. Өөрчлөхгүй үгүй. Хөгжил явагдаж байна. Тэр тусмаа улс бол ингээд динамик нөөцөн шүү дээ. Байнгын өөрчлөлттэй, байнгын хэрэглэгч нь өөрчлөж байна, хэрэглээ нь өөрчлөгдөж байна, чанар нь өөрчлөгдөж байна. Ийм тохиолдолд бол шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг алдахгүй хийж явах хэрэгтэй. За усны тухай хуулийн дээр миний харж байгаагаар одоо өөрчлөх нэг шаардлагатай юм бол энэ бүтцийн асуудал төр онцгой анхаарах хэрэгтэй. Бүтцийн асуудал төр. Хөлчлөлт өгч мөрөө нөө. Тий хөлчилж өгмөр нь. Тэгэхгүй бол ерөөсөө нэг сонгуулийн дараа нэг засгийн газар бүрддэг. За тэрэн дотор яг ирэхээ биш нэг яамны харьяанд нэг агентлаг байна гэдэг ч юм уу тий ийм юутай. Тэгсэн мөртлөө нөгөө гол усны бодлогыг энэ гаргаж чадгаа хууль эрх зүйн орчин хууль журмууд бодлогуудыг хэрэгжүүлдэг нөгөө гар хөл гэж ярьдаг штеп. Орон нутагт байгаа нөгөө сав газруудад байгаа нөгөө хэд маань ерөөсө хаана харьяалалдгүй юм шиг хаягдцсан. Хинцээ яаж тайлгнах вэ? Усны газартайгаа шууд юу яхад бас хэцүү. Ягаад гэвэл сав газрын захиргааны даргыг бол сайн томлж байгаа. Чөлөөлж байгаа. Тий, чөлөөлж байгаа. Тийм учраас тэр холбоос алдагдсан. Тэгэхээр энийг бол эргэж харж хуульчилж өгөхгүй бол дураараа ингэж тэгснэ нэг яамны заримдаа нэг яамны газар гээд орж ирээд нэг газар байгуулчихдаг тий зүгээр яамны газрын хэмжээнд тэр газар дотор нь нөгөө сав газрын менежментийн асуудал байна уу гэхээр бас байхгүй. Тэгэхээр харин тэр яамд явсан газар бол одоо энэ усны газартайгаа давхцаад байгаа юм шиг тийм байсан. Одоо тэгээ яамд бол газарч байхгүй болсон л да. Тэгэхээр сав газрын захиргаадын сав газрын институт гэж ярьдаг л да. Зөвхөн захиргаа гэдэг манайх их жоохноор яриад байгаа. Энэ институцийг бол институцийн төвшөнд л авч үзэхгүй бол бодлого хэрэгжихгүй. Дуу хоолой нь гарахгүй. Өнөөдөр 1034 үнэтэй биш. Юу урд нь бид нар засгийн газар их хурлтайгаа холбогдож ажиллаж чаддаг байсан бол одоо нөгөө сав газрын захиргаад маань яамтайгаа холбогдож ажиллаж чадахгүй болчиход шүү дээ. Энэ бол одоо бодлогын бүтцийн энэ бол айгүй гачуудл. Тэгээ усыг ингэж хөсөр хөдөө хайж юусаа болохгүй байхгүй юу. Тэгэд усны газартайгаа ингэж их сайхан ажиллаад энэ үхээр бас тийм биш байгаа. Би бол ойлгохгүй усны газраас одоо тэднийг нэг удаа цуглуулж жилд нэг удаа хурал хийлээгээд эн чинь ажлын уялдаа хангахгүй шүү дээ. Өнгөрсөн жил усны тухай хуулийн наадмын өмнө өөрчлөлт оруулсан л гэж ярьж байна сошиалор. Хизээ хинээ санал авсан, хизээ хилцэгцээ ямар ч тийм одоо юу байхгүйгээр ингээл өөрчлөх юм бол өөрчилчдөг л байхгүй. Тэгэхээр бид нэр мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол шаардлагатай яг одоо гарцаагүй амьдрал дээр хэрэгтэй байгаа одоо гажуудаад байгаа, дутагтаад байгаа юмнуудаа оруулж авбал их сайн болно. Яг одоо манай энийг үзэж байгаа танаас салбарынхан бол ойлгож байгаа. Яг одоо дараагийн яг бүтээгдэхүүн болох яг энэ усны салбарт ч юм уу те энэ чиглэлээр сурж байгаа ирээдүйн боловсрогчин, ирээдүйн усаа хамгаалахын залууст энэ мэрэгжлийн үн цэн юу юм те? Энэ салбарын гол одоо амин сүнсэнд юундаа байдгийн. Тэгээд яг энийг бүр сурж байгаа залууст таны энэ том туршлага тэр залуучуудад юу гэж хэлэх вэ? За, өстой сайхан хэлэх боломжтой асуулт юм байна. Асуучлаа хамгийн сүүлд нь тий. Урдан дандаа л нэг мэрэгжил ажил гэдсэн. Тэгтэл одоо яг энэ мэрэгжлийн онцлог тий.
Яг хүн чи их сонин штэ. Хүн болгон зарим ингээд их мундаг алдартай гавьяата том хүмүүсийг дурсамж энтрийн харахад ерөөсөө баг байхтай бараг төрхөөсөө эхлээл ийм мэрэгчлээ болохыг мөрөөдсөн хүссээр явж л энэ мэрэгчлийг эзэмшээд ийм болцсон гэж ярьдаг. Миний хувьд бол тийм биш. Үннээ л хэлье би. Би бол хөдөө орон нутагта 10 дугаар анги төгссөн хүүхэд. Тэгээд миний багын мөрөөдөл бол ерөөсөө эмч болох. Мессаслын эмч болох тийм мөрөөдөлтэй хүүхэд байлээ. Тэгсэн чинь хүний хөв тавиланг бол одоо тэгэл яг л хөв тавилангаараа л нөгөө тавилын юм да гэд нэг ярьдаг шиг тавилангаараа л болдго юм л. Яг нөгөө эмч болох мөрөөдөлтэй хүүхэд конкурсанд орох гэжсэн чинь мухар олгоо гэдэг хурц олгоо гэдэг юм тусаад 10 төгссөн хавар. Тэгээд нөгөө ангаахын юу хамгийн ихэнд хуваар гарцсан нөгөө хөдөө орон нутагч ингээ хотоос комиссэрээ шалгалт авдаг, конкурс авдаг байсан. Тэгээд нөгөө ангаахын юунд би олгоо тусч эмнэлэгт хөргөгдөөд ангаахын шалгалтанда очиж биеэр орч чадаагүй. Тэгээд нөгөө эмнэлэгт байх хооронд хамгийн сүүлд юу яах шалгалт авах хуваараар болохоор Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн анги энэ шалгалт нөгөө намайг эмнэлгээс гарсны маргааш авахаар тэгж тавигдсан байхаар нь уйлж унжиж ангийн багш маань тооны багш байсан. Одоо гавьяат багштай эсвэ гэд би тооны хичээлд гайгүй хүүхэд байсан. Тэгээд нөгөө мөсийн эдийн засагт би ягаад зоригтойгоор яадгийн бирний өгчий гэж ботсон хөр би тоонд сайн байсан учраас математик сүрлэн гэхээр нь ерөөсөө хамаагүй нэг жил өнчих болж гэд би гол нь нөгөө ангийнхнаасаа хоцроод ингээл өвчтөйгээд өнчих чайг онцгүй штэ. Тэгээд ерөөсө гуйсаар байж би мөсийн эдийн засагт конкурст нь гэж бүртгүүлээд тэгээд эмнэлгээс гарсныхаа маргааш нь гараад конкурс өгөөл математик өгсөн. Тэгээд нийгэм судлал авч ирсэн. Эдийн засгийн анги болохоор тэгсэн юм байлгүй. 3 дахь нь болохоор орос хэл авч ирсэн. Тэгээд би математикийн шалгалтанд маш өндөр он 10 тухайн үеийн дээдлийн оноо 15 байсан юм. Тэгээд 15 он аваад тэгээд би мөсийн эдийн засгийн ангид л орох болчлоо. Тэгжсэн чинь нөгөө томлолт гардуулах үед миний нэр гарцсан байна. Сургууль дээр ирж уулз гэж гэсэн нэг 10 хүүхдийн нэр гарцсан гэхээр гайхаад яасан бол бүдлэн гарсан болов яана хуваар мөвэргүй хоцорчих вэ гэж арын хаалгад би чинь нөгөө малчин хүний хүүхэд өртшүүд айгаад огцсон чинь багш маань зүгээр нэг гар мар бариад уулцарангаа яасан багшаа гэдгсэн чинь чамааг гадаадд сургуульд явуулахаар энэ комисс болчлоо гэсэн. Яасан ямар сургууль бүр ямар төсөөл тэгсэн чинь 15 6 хүүхэд конкурсанд математик сурж инженерийн ангид өгсөн хүүхдүүдийн оноо нь хүрээгүй. Тэгэд ийм математик оноо ийм доогууртай хүүхдүүдээ гадаадд Оросд зөв толоод улс хийжсэн чинь гадаадд инженерийн ангид авахгүй гээд. Тэгэхээр манай аймаг хохирох гээд байна. Тэгэхээр нөгөө дотоод мотодын бусад юунд математик суурилж өгөөд өндөр оноо авсан хүүхдүүдийг автоматар гадаадд инженерийн ангид явуулахар болчлоо гэдэг байгаа. Ангац. Тэгээ юугаач мэдхгүй тэгээ шууд орсон чи ямар гэсэн чи барилгын инженер, археолог гэдэг дандаа уул уурхаа гэдэг дандаа инженерийн ангиуд байгаа. Надад мэдэх юм байхгүй нэг л хэлж байгаа. Тэгсэн чинь гидро инженер гэдэг анги байж тэрийг би хараач өгсөн багш. Манай ангийн багш. Үгүй доллар сүрэн чи гидро инженер гэдэг хуваарийг л ав. Тэгэхээр тэгээ төгсч ирээд юу хийх юм бол багшаа гэсэн чинь өө чи их гой цагаан халаад төмсөд. Лабораторид ажиллах гой хуруу шилмэл тех нөгөө химийн хичээл үзчих төгсдөг юм чи 10 жил. Тэр санаанд орцсон. Нэрээ бас зүгээр ч юм уу тиймөрөө хуруу шилмэлээр ингээл одоо цагаан халаад төмс лабораторид ажиллах юм. Тэгэл ерөөсө цаг хугацаа байхгүй тэр чинь нөгөө хөдөөний 1 муу 10 төгссөн хүүхч юугаач мэдгүй ерөөсөө л өөрөө тэгээ багшийн заавраар за тэр гидро инженер гэдэг. Тэгээд авцсан. Ингэж энэ мэрэгчлийг эзэм тэгэл улсын аж ахуйн яам дээр бүх аим хөдөөсөл ирсэн хүүхдүүдийг бүртгэл боловсон хүчин тэгэл хуваарлсан чинь хаана хуваарлагдсан мэдгүй би нэг эрхүү мэрхүү гэдэг тийм л юм бүдэг бадаг мэддэг бас өөр хот мотын нэр ч мэдгүй хөдөөний хүүхд тэгсэн чинь Ташкент гэдэг хотод хуваарлагдсан байна л гэдэг мэдгүй юм чинь халуун ч юм уу дулаан ч юм уу ямар ч хүмүүс байдгийг тэгэл явсан шүү дээ. Тэг очиод учиргүй сайхан дурлсан энэ мэрэгжилд аюулгүй хазтай. Тэгээд ийм усны инженер гэдэг мэрэгжил эзэмсээ. Энийгээ би бас залуучуулд айгүй хэлэх дуртай байдгийг. Тэгээд инженерээрээ төгсөж ирээд орон нутагт ажилласан. Дараа нь зураг төсөл дээр одоогийн энэ геологийн хүрээдэнгийн тэр том усны хайгуул төсөл эрдэмшлэгийн институтын зураг төслийн инженер байлаа. Олон одоо үерийн хамгаалтын зураг төсөл, олон улсын системийн зураг төсөл хийж байлаа. Дараа нь эрдэмшлэгээр ажил хийх сонирхолтой болоод бүр хөдөө очиж тариан талбай дээр буурцаг тургамлын услгааны горим гэдэг сэдвээр туршилт судалгааны ажил хийгээ. Сүүлдээ тэр мэн чацарга нь болж хувираад чацарганы услгааны горим судлаад тэрийгээрээ докторантууд дэлсээд
Чацрын услаханы гурим технологи гэдэг сэдвээр улсын одоо чацрын палантац гэж байсан. Тэнд туршилт тавиад өөрийнхөө Ташкентэд энэ юугаараа би доктор хамгаалсан шүү дээ. Тэгэд ийм төвхтэй миний мэрэгжил. Тэгээ би залуучууд юу гэж хэлдэг вэ гэвэл үнэхээр энэ мэрэгжилтэд дуртай. Одоо хүртэл энэ усныхаа ажлаар ерөөсө хийгээд дуусгааргүй их ажилтай байна шүү дээ. Тэг чин зарим хүмүүс ч ингээд нэг тэтгэврт гарахаараа нэг отгогдчихж байгаа юм шиг, орчноос тасарч байгаа юм шиг нэг л тийм болчдөг гэж зарим хүмүүс их дургүй байдаг шүү дээ. Надад бол тийм сэтгэл ерөөсөө төрөөгөө яг л 55 нас хөрөнгөт би дараагийнхаа юм л надад нүдэнд харагдаад байсан. Ягаад ч юм нөгөө тэтгэврт гарахаас өмнөх жилүүдэд ажиллаж яснаа илүү их ачаалтаа залуучууд дундаа ажиллаж байна. Олон улсын төслүүдээр ажиллаж байна. Гадаадын олон зөвлөхөттэй ажиллаж байна. Одоо ч тэгээд энэ юм хөгжөөд орон зайн хязгаарлалтгүй болцсон байна. Миний зөвлөх одоо Германд байна, Америкт байна. Тэднэртэй ч ерөөсөө онлайн дээр л өдөр болгон яг бид гурван уулзаа сууж байгаа юм шиг л дэлгэцээрээ яриад файлаа шеэрлээл. Энийг тэгээд тэрийг ингээгээл мэйлдэл ингээд ажиллаж байна. Хэрвээ усны мэрэгжлээс өөр мэрэгжил байсан бол тэр болгоно ингэж одоо хүртлээ ингэж юу яах тийм эрэлт нь байгаа ч үгүй ч гэж боддог байхгүй юу? Тэгсэн бол одоо нэг ачцээгээ харах гэсэн шиг жоохон тиймэрхүү байдлаа байж шээ. Үгүйсэхгүй. Тэгэхээр усны мэрэгжил бол үнэхээр хүртээмжтэй. Хөдөөж хүн салбарт ажиллаж болно. Барилга хот байгуулалтын салбар ерөөсө бүхэлдээ усны инженерүүд ажиллаж байна. Ус хангамж одоо энэ байшин дотор ус, гаднах ус, их усвэр дээрээс нь аваад ямар шугам сүлжээгээр, ямар турбаагаар, ямар гүнтэй, яаж авч ирэх вэ, ямар насаас суулгах вэ? Уул уурхай дээр ажиллаж уул уурхайч усгүйгээр хөгжихгүй үстэй. Хураа юм байхгүй. Цахилгаан станцт ажиллаж болж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Одоо уснаас үүдэлтэй өвчин гэдэг бүр бие даасан ийм салбар биш шүү дээ. Говийн бүсэд байгаа тэр хатуулаг өндөртөө ус уувал тий хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөх юм, яаж цэнгэгжүүлдэг, яаж зөвлөрүүлдэг ингэж болж байна тий. Түрүүн чи нэг асуулт хүндсэн шүү дээ. Ингээд тэр байгаль дээр усан жишээлбэл ингээд ил нүдэнд харагдаа чигтэл байж ах хэвээр юм уу гэж асууж. Яг үнэн байхгүй. Байгаль гэдэг чинь амьд организм. Тэнд чинь биологи бол янз байдал байгаа тий. Тэр газар хуурашаал ингээд хатхад юм уу гიშгэд хуураа шороо бөргөжл явах юм бол тэр газар бол үнлэмжгүй болчихж байгаа юм. Тэгэхээр тэр чинь тодорхой хэмжээний өөртөө чийг агуулж явах хэрэгтэй. Тэр чийг байж ургамал ургах хэрэгтэй. Тэр ургамлын үндсэн дотор ч олон бичил битэн амтан байна. Тэрийн мал идэн гэл. Ингээд хүрээлэн буй орчны усны инженерчлэг их сонирхдаг болсон байна. Яаж одоо тэр хөвцөөрөн бай. Одоо тэр хөвцөөрөн гэдэл их ярьдаг мод болсон шүү дээ. Тэр хөвцөөрөн их байгуулж ус хөрөмтлөл бий болгоод байна гэдэг чинь ерөөсөө хүрээлэн буй орчны усны инженерчлэл байхгүй. Тийм учраас залуучууд маань усны инженер гэсэн сайхан мэргэжлийг эзэмших юм бол та нар хизээч тэтгэврт гарахгүй. Хизээч ажилгүй болохгүй. Аль салбарт ажиллаж болно. Үнэтэй цагаа гаргаж бид бүхэнд яг энэ өөрийнхөө салбарын ажлын туршлагыг, дээрээс нь энэ салбарт цаашдаа ажиллах, энэ салбарыг хариуцаж байгаа энэ хүмүүстээ өөрийнхөө хамтран зүтгэжсэн сайхан түүхүүдийг өнөөдөр хуучилсан танд маш их баярлалаа. Тэгээд ер нь уур амьсгал, ус, байгаль гэж юу юм те. Энэ чиглэлээр бидний салбар бүрийн төлөөллүүдийг энэ туршлагатай хүмүүсүүдийн дуу хоолойг өөрсдийнхөө чадах зүйлээр хүргэхийг зорж байгаа. Тэгээд энэний бас нэг илрэл болж ирж энэ дугаарт маань оролцсон танд маш их баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.